Энэ яадаг газар ирсэн байгаа юм гэлөө. Тэрийг гэтээ тийм зүг гэж боддгоо. Ер нь урлагийн хүндлэл байх ёстой гэж боддгоо. Байх ёстой зөв л дөө. Гэтэ гимт хүн хэлбэлсэн гэдэг шиг өөрсдийн хэлийг уах тийм юм гэдэг байгаа нь ер нь Тэг хүчээр хүндлүүлэх ч бодохгүй л та. Дива гэж юу гэсэн үг юм? Яг чиний хар. хүний найзаар нь дүүний юм шиг санагдаад байна шүү. Хилтэй хүмүүстэйгээ найзлаа. Бизнесмэнүүдтэйгээ золбонгоо тагаа. Өөрийнхөө арга барилыг олох хэрэгтэй байхгүй юу? Чи яг кино үзэж сурах дуртай юм уу те? Ном унших юм уу? Гэтэ заавалчгүй тэр үгийг өөрөн болгож эзэмшүүлчих л мэдээж хэрэг хооронд нь өгүүлбэр болгож ярина зү. Одоо энэ буруу юм ярих юм бол маргааш ингээл cancel болно шүү дээ. Тийм болохоор жоохон хэцүү байсан. Тэгэд би хэлдэг. Чи хараал хэлж болно. Гэхдээ хараалын хүч нь хүчтэй шүү. Жирийн үгнээс илүү хүчтэй үг гэж ойлго. Тэгээд чи энийг хиний хажууд хаана хэлдэг жоохон мэддэг бай. Миний хүүхдэд буруу үлгэр дурайл болоотой энэ хүндлэх ёсыг зааж үг. Юу лээ? Бусдыгаа хүндлэх талаар суралцах юм зааж үг. Юу хуцаад байгаа. Тэр чинь өөрөө зааж өгөх ёстой өстэй. За сайн байцгаана уу guys. За манай Octolearn application тэ одоо би өөрийнхөө зүгээс хамтарч байгаа нэг юм подкаст шинээр эхлүүлж байгаа. За тэгээд өнөөдөр болохоор бас анхны дугаар одоо ингэж бичигдэж байна. За тэгээд би болохоор яг өөрөө зочноор биш шүү дээ хөтлөгчөөр ажиллаа. Тэгээд манай зочин хөтлөгчөөр оргил маань хамтарч орж ажиллаж байгаа. За тэгээд өнөөдрийн манай зочингоор болохоор Мэндэх үрсэн байна. За баярлаа. Үрсэнд баярлаа. Ирсэнд баярлаа. За зүгээрээ баярлаа. Намайг үрсэнд л баярлаа гэхгүй юу? Мэндэх хүч сая манай хаалгаар ингэж шагааж ингэж бөхийж орж ирлээ шүү дээ. Тий, ер нь нэлээд төсөөснөөс бол өндөр юм байна. Харин гайгүй өнтөрт орчих واخа. Гайгүй واخа. Гэхдээ метр 90 гэдэг чинь Монголын хүн амын баг 97% өндөр баг. Тийм үү? За. Би яг 90% өндөр гэдэм лээ. 91 2 ч юм уу. Тийм, тэгээд сая метр 90 гэдэг нь бол асууцаа. Тэгэхдээ би нэг ийм факт ол уншаагүй зүр өөрөө цохон бүтээсэн юм. Тэр нэг юм том битэй хүмүүс илүү одолны танил болох ч юм амжилтанд хүрэх магадлал одоо энгийн үнээс өөр байдаг гэсэн. Та нар ингээд том ингээд зүр юм одуудыг жүжигчдэг ч юм уу эсвэл дуучдыг харахаар нэлээд том битэй хүмүүс байдаг. Яг уу юм бэлээ. Дэмждэг хэрэгтэй байдаг баг л та. Одоо жишээ нь царайлаг хүн бас олонний танил болоход айгүй амархан байдаг шүү дээ. Ер нь бол бүүслэгдээ явждаг шүү дээ. Тэгэхээр тэр ч гэсэн бас нэг төрлийн нэмэр болдог л бах тий. Магадгүй одоо ёстой хийж мэдэхгүй маа. Та нар зүрийг тийм том биетэй олонний танил хүн харж ирсэн үү? Манай Монголын жүжигчдээс. Би бол бүр бархуу ахыг ерөөсөө тийм том биетэй гэж бодоагүй байхгүй юу? Бүр амар том бит юм лээ. Сүлд би түүндэртэй таарсан чинь надаас өндөр хүн бэлээ. Бараг тийм та нар тийм 100 түүндэр таандар. За би ёстой дуудаж чадахгүй юм. Би үнэхээр ингээд англи хэл спонсорлж байгаа юмд амар англи хэл орж байгаа гэлөө. Тийм. 194 м шиг болсон шүү. 194 м. Метр гэн чи одоо сантиметр юу гэх юм. Өөр сонь сайхан юу. За Мэндээ урд юу хийж ийн ямар сонь сайхан байна. Өөр нам 50 дөө өнөөдөр өглөө маркетингууд ийм менежерүүд дунд нэлээ монертэй болчихгүй шүү. Нөгөө нэг morning star-ийн нэг рил байсан. Тэгээ би нэг нь хийж өгчөөд хоёрын үнэхээр амжихгүй байсаар угаад нөгөө нэг сүл сонссон чинь намайг мөнгөний аваад алга болцсон л гэж ярьсан юм шиг байна. Тэгээ би болол завгүй байсан гэдгийг хэлсэн юм аа. Тэгээд өглөө дахиад ингээд уучралж хэллээ. Тийм. Ер нь одоо нэг ийм ажил хийдэг байгаа байхгүй. Би бас энэ өөрөө л идэв штэ. Тэнгууд аим муухай харилцах ч юм уу. Тэр үед шууд би хиймэрг болчихсон штэ. Муухай харилцаа байгаагүй мах л. Чиний өөрийн чи алдаанаас болоод юм уу? Миний өөрийг ч үнэхээр яг нэг ийм асуудлаас болоод тэгээд одоо яамарч. За. Тэгээд өглөө нэг жоохон тим стресстэй л байлаа. Өөр гайгүй дээ. Би бас нэг ингэж асууя бодсон юм аа. Нөгөө Мэндээ чин жүжигчнэр сая сурж исэн гэсэн штэ. Тий. Тэг яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон? Хэдэн жил сурсан? Тэг яагаад гарсан марсан гэдэг ер нь нэг юм. Би түрүү жилийн 100 Японоос ирээд Японд ажиллаж байсан. Ажлын гэрээгээр тэгээд 3 жилийн гэрээтэй уулна ажиллах хэрэгтэйсэн. Жил 5 сар болоод үнэхээр энд ингээд мэргэжлгүй бол хэцүү мэн гэдгийг ойлгоод тэгээд ерөнхийдөө зүгээр мэдхгүй яг миний хүсэж байгаа мэргэжил би мөн байх гэж бодсон юм. Зүгээр би ягаад чинь хөгшөртлөө нэг тийм анхаарлын төвд байж байгаа төхмөр санагдаад байсан байхгүй юу лөө. Тэгээд тэгж болох мэргэжил жүжигчин байсан болохоор яг бүр үнэхээр ингээд хүсэж исэн. Тэгээд за яг жүжигчнэрээ сурна гэж бүр гэрэмээрээ бүх юмаа цуцлаад Монголдо ирээд тэгээд одоо баг Япон руу буцаа виз гаргаж асуудалтай болсон билээ гэлөө. Тэгээд ирээд сургуультай орсондоо тэгээд мэдхгүй багаасаа нэг урлагийн юмд авьяасгүй байсан болохоор сууйс шалгалт өгөөд тэнцээгүү. Тэгээд CT шалгалт өгсөн чинь тэмцээд. Тэгээд 2 сар
пиртэй сурж байгаа тийг гарсан шүү дээ. Яагаад Гарсан нь зүгээр ингээд жоохон асуудлууд байсан. Тэгээд ягаад чинь зүгээр надад нэг л биш санагдаад байсан. Би яг нэг тийм зүүн совиндоо итгэдэг гэх юм уу. Тийм болохоор зүгээр надад нэг тийм дими санагдсан юм дими байдаг юм шиг санагдаад. гарахтаа лидинг контент хийгээд эхэлсэн байсан уу? Эхэлсэн байсан. Бас хөөрхөн алдартай болсон байсан. Нэг 20,000 нагагч энтертэй орж ирсэн шүү сургууль руугаа. Тэгээд нөгөө тэрийгээ дагсан илүү зөв юм байна гэдэг. тий урлагийн сургуульч ээдэг ёс зүй ирээд тэгэнгүүт ингээд миний хийж байгаа юм чи ингээд нөгөө нэг ээдэг ёс зүйгүй гэсэн салтай. Тэгэл нөгөө нэг ингээд юм хум тэгэнгүүт одоо чи урлагийн сургуульд орж ирсэн бол ийм юм хийж болохгүй энэ тэргээ тэр нь жоохон хэцүү санагдаа. Тэгээд нөгөө нэг урлагийн сургуульч нөгөө нэг цаг байхгүй би чинь хэсгэд амьдэрдэг аав исэн сансарлуу яаж ёстой хэцүү юм чи гэж. Тэгээд 7:30-аас хичээлдээс өнө өглөө 8 минут гэж таарна. Тэгээд 7 хоногийн хуваар нь тийм. Хасаа бүтэнсэн байхгүй тэгээд тэгээ нөгөө итүүд митүүд бэлдүүлээл тэгдэг те. Тийм тэнгүүд нэг юм бас нэг юм дээд курсын ялгаа энэ төр. Жохон урлагийн школтой тий. Тийм яг хэдэн настай би ч уул нь 21-тэй 20-тэй баачг орж ирж байгаа шүү дээ. Бараг нэг 3 дугаар курсын. Уул нь насны чинь хувьд бол тэгэнгүү заавал хаа гэж дууд гэдэг ч юм уу. Тэгээд нэг юм бүли нэг юм дээрлэхэлтэй холбоотой контент хийсэн чинь нөгөө нэг дээд курсын ах нар нь өөрсдөө хүлээгээд авчиж биднүүсийг яожилж ийн энэ төр гэдэг дуудаад болмойл энэ тэргээ бүр тийм болсон шүү дээ. Гэтэ би муулаагүй шүү. Ер нь дайжгүй. Гэтэ бүр тэр нөгөө нэг өмнөх байсан суйс муус шиг тийм амир бүли бол байхгүй. Зүгээр яг нэг юм хүндэл ерөөсөө тийм л юм байна. Юм бэлээ. тэрийг гэтээ тийм зүг гэж боддгоо. Ер нь урлагийн хүндлэл байх ёстой гэж боддгоо. Байх ёстой зөв л дөө. Гэтэ гимт хүнгэл бэлсэн гэдэг шиг өөрсдийн хэлийг уах тийм юм хэлээд байгаа нь ер нь Тэг хүчээр хөндлүүлэх ч бодохгүй л таа. Тийм. тийм тэгээд мэдхгүй нэг урлагийн сургуулийнхаа Зэнэс яах. амар их зантай нэггүй мэдхгүй их зан биш. Яаж тийм амар өөртөө итгэл. Тэр нөгөө эго одоо од олоогүй ч юм уу нэг кинон тоглохоор ч юм уу те эсвэл нэг тэгдэг гэсэн те нэг юм бид нар юм мэдэн чадна баг Монгол урлагийг авч ийн гэсэн нэг юм эго юм шиг байна. Амар эготой. Угаасаа урлагийн сургуульд яг чинь хийсэн шиг тэнд байгаа бүх хүн анхаарлын төвд байхыг хүсэж орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь хэцүү шүү дээ. Тэгэнгүүт жүжигчин чинь тийм амархан мэрэгжил биш шүү дээ. Үнэхээр авьяа стайл гарч ирнэ эсвэл бас нэг ингэж мэгж байгаа л. Тэгэнгүүт бас одоо тийм өөртөө итгэл энтертэй байж болох бах өө тэгээд мэдхгүй би үнэхээр яг тэгээд нөгөө нэг 10 жилийнхаа ангийнхнаас хамгийн сорууд нь одоо бас урлаг руу орж байгаа шүү дээ тий. Хамгийн урлаг үйлчлэгт ордог байсан. Тэгээл тийм гот яг нөгөө нэг юм ах хүмүүсээс хүсэл гэх юм уу тий. тэгдэг бах. Тэгээд ер нь нэг тийм би тийм амар хитэрцээ эготой юм дургу болохоор надад жоохон таалагдахгүйсэн өнгөл. Ер нь Тийм ээ. Миний ер нь урлагаар яваагүй шалтгаан. Урлагийн систем шиг тий. Би бол одоо жишээ нь кино индастри руу орно гэдээ бүр бүтэн зорьсон явж байгаа. Тэгээд өөрөө жүжиглэн, найруулна, ингэн бэлдээд сүүлийн 10 хэдэн жил бэлдээд уншаад судлаад одоо энэ камер төхөөрөмж, гэрэл сүдэр, дуур юу гэдэг бүгднгийн судлаад явж байгаа. Тэгээд яг урлагийн сургуульд сурах шаардлагагүйгээр яг өөрөө ингэж сурч явж байгаад өөрөө хүртэл санхүүжүүлээд ч гэдэг юм ингээд яг орно гэдэг. Тий өөрөө мөнгөний гараа өөрөө кинонд тоглоно гэж. Тийм тэгээд явж байгаа. Тэгэхээр мэндэ хүүгийн бас яг шийдэр нь ч гэсэн надад бас зөв юм санагдаж байна, таалагдж байна. тий одоо үгийн тэгэл давуу нэг жоохон карьертай юм. Тийм тий одоо барыг тэгээ 100,000 хүртэл кино тоглолтоо болсон. Тий барыг эротик кино юм тоглолоо шүү дээ. Нэр эротик кино бүр үнэхээр их байна. Энэ зөв буруу юу хамгийн амар навж үздэг хүмүүс байд юм болов гэсэн байд юм байна. Монгол фетиштэй хүмүүс авч үзэж байгаа гэж. Тий тэгсэн чинь юу вэ? Үнэхээр каноны хятаршил энэ төр юу ч байхгүй за. Зүгээр яг iPhone-оор бичсэн юм шиг. Бүр тийм төвшний кинонод болсон даа. Манай энэ одоо шинэ өргөл подкастн дээр нэг продюсер ах ажиллаж исэн. Тэгээд тэр ахын хэлж байгаагаар бол тийм эротик кинонд нэлээд бас ажилласан туршлагатай юм байлээ. Тэрийгэ ярьсан чинь бас эхлээд ингээд эйгүү байж байгаа сүулдэ дүжрөөд гээд бүр сүулдэ бүр ингээд нөгөөтгөө давтуулаалаа тэгэл амар их тийм юм хийдэг юм байлээ. Монгол зөндөө байдаг гэсэн. Тэгээд хоёр ямар кинонд дэр нь тоглох хүсэж байна. Яг нэг дүр авах боломжтой заяа. Тэр дүрийг гэх юм уу? Яг ямар дүрд тогломоор байна. Би одоо үнэхээр ийм амар босс моос зодоо модоо бүр mainly тестостерон гахад цацсан дүр бол гаргаж чадахгүй байх уу? Би чинь бас нөгөө нэг тестостерон энтер биш штэ гэж хэцүү штэ. Яг нэг одоо тийм болохоор нэг ийм зүгээр хөнгөн дүр бол байж болох юм тийм. Одоо нэг ийм баян ингээл залуутай суудсан охины дүр мөргөл нэг тийм байдаг штэ. Нэг юм Chinese кино миноны ч юм эсвэл
Солонгос киноны хайрын залуугийн дүр ч юм эсвэл нэг тийм задуулж модуултай дүүмүгийн дүр ч юм уу тиймэрхүү. Тий, эсвэл зүгээр яг нэг Instagram personality-г ороод ингээ явчихвал гэж. Нэг тийм нөгөө димат гэдэг дүрээрээ гэж. Тийм тий. Тий. Миний хувьд бол яг намайг сорьсон чаленж хийсэн дүр бол Эсрэг дүр байгаа. Одоо эсрэг дүр байна уу, гол дүр байна уу, зовж мовдөг ч юм уу одоо яг миний шансыг сорьсон дүр байвал гоё санагдчихна. Яа би бол кино минь тоглохоос амар травматай авирээд. Би нөгөө өмнө нэг рок хамтлагийн нэг клипэнд тоглолцсон байхгүй. Тэгээ би ямар клипэнд тоглож байгааг мэдэхгүй мөнгө өгьгээд нэг Монгол мөрөг 300,000 төгрөг авсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь амиа орж байгаа охины дүр тоглосноо дараа нь үтсэн шүү дээ. Өөр гоё юм гэхгүй. Монгол мөнгө тийм гадаад өвөр Монгол нэг рок хамтлаг гэдэг юм билээ. Тэрэн дээр тоглож байсан байхгүй. Тэгснээ ингээд гэрээсэл бичээд жүжиглж мүжиглээ. Би жүжиглээ ёо мэдгүй. Надаас та. Ваа нөгөө өвөр Монгол рэпер хичээн клип юм биш үү? Гिचмэн хашаараа. Тэгээд тэр клип ч одоо байгаа юу? Бага YouTube дээр. Хүмүүс үзүүлдэг гэж. Тэгснээ амар ингээд шил хагалж маагаснаа. Гэж өөрл мөрлөө зөө. Йоо амар кринж. Тэгээд тухайн үедээ өөрөөсөө нэг санаа зовоог баг тий. Гэхдээ тэр үедээ тийм мэдээгүй зүгээр ингээд ийш хараа орил морил гээл тэгсэн. Тэгэл цаашаа хараа гүү гээл тэгсэн чинь тэрний юм деважин хаалгаруу гүйж орчих байсан. Оо ямар юугүй юм. Учрыг тайлбарлахгүй гүйлгээл ойрлуулаад. Би үсээ ойлгоогүй эсвэл тэгээд би сайн ойлгож чадаагүй юм болов мэдгүй юмсан. Тийм байна гэсэн шүү. Тэгээ дараа нэг харахаар кринжлээ. Би өөр кино тоглохгүй шүү гайс. Надаа киноны санал бити болоорой гэж. Гэтэ жүжиглэх үнэхээр no joke юм байлээ. Тэгээд яг тэр дараа нь гоё болцсон бол тэр edit тэр баг тэр бүх зохиол бүх юм нь үнэхээр супер байж тэгсэн байгаа байхгүй. Failed ч гот тэр амар мэдээж гэхдээ тэр нь failed бол амар амарх юм бэл. Гэхдээ нэг Монгол кино үзэхээр яг жүжиглээд байгаа нь мэддэгдээд ихаар надад жоохон мэрэгүү санагдаад байд шүү. Нөгөө сууи центр төгссөн хүмүүс ялангуяа нөгөө нэг театрын жүжиглэлт их байдаг болохоор амаа заавал нөгөө театрт хүмүүс харж байгаа юм чи том хөдөлгөөл ингээд яг хайрцаг марцаг. Тэрийг яг нөгөө фильмийн кинон дээр яг тэрүүгээр харуулах гэдэг юм шиг үлээ түү маш харагдах гэдэг тэр. Тэгээ амар хэрүүлээгээд тэгтээ Монгол кинонд дур би бэрэг орилол ингээл ядаргаатай. Тэгэл уйлж мойлаа. За би сүүлд ямар стрессмэр кино үзлээ би бүр шар гэгээ гэж кинон дээр бол би бол зүгээр амар стресс. Яг хуу кинон бол таалагдсан гоё кино санагдсан гэхдээ үнэхээр стресстэй шүү. Яг дөнгөж нөгөө нэг настай хүүхдтэй үзэж байгаа байхгүй. Тэгээд хүүхд нь насвараад тэгэл шинэ хүүхд өргөж аваад хүүхдэд болоцолтаал нэлээд стресстэй. Нэг дээр үеийн хүн чулууны нулимс гэдэг кино надаа их баг багт үзчихсэн. Одоо ч үзэхээс жоох хайгаад идэж шít. Орхооморхоо идэдэг нэг эвгүй кино. Монгол кино. Монгол кино. Тэр байна. Гэтэ Монгол кинонуудаас нөгөө бидний философи жоохон ойролцоо болохоор ер нь юмнуудыг хүн тусаад идэгтэй хүүхд өгөх ч юм уу аим шин кино мөн ер нь амар эвгүй. Би бас нөгөө жоохон хүүхдэд үзчихсэн болохоор шаркигаас надад жоохон дарк санагдсан. Юу вэ гэдэг. Гизүү байгаа. Шаркигээ юу? Дуу муу гоё гэдэг хүмүүс тэгээд зү. Тэгээ дуун гоё юм шиг үлээ. Би хальт үтсэн юм байна. Гэтэ би үзээгүй гэхлөө. Стресстэй юм үзэхээр би нэг юм асуулт асуумаар байна. Энэ зүгээр хувьдаа гоё одоо надад хэрэгтэй мэдээлэх юм уу? За контентны санаагаа яаж авдаг вэ? Яаж хийдэг вэ? Хэр нэг контент ойролцоогоор хэр уддаг вэ? Гүй тэр чинь тэгээ бодол 30 минутын дараа л хийчихдэг шүү дээ. Зүгээр толгойн шууд ороод ирдэг. Тэгэл орж ингууд нь шууд хийх үү? Тийм шууд хийчихдээ шүү дээ. Мэдхгүй нэг амар бодож шаналаад байх юм байдаг. Угийн нэг багасаа балаа имээрээ явж идэх хүүхд байсан болохоор тэрийгээ сайхан тэгэл гаргачихдаг шүү дээ. Амар дээл харуулж байгаа болохоос яг өөрөө л байгаа чинь үстэй тий. Тийм тэгэл мэдхгүй баг байхад угийн зүгээр нэг юм хүн нэлэх гэж амар хичээдэг хүүхд байсан. Тэгэл сонь юм яриа. Гэтэ чиний контентууд чинь нэг юм dark humor тий жоохон би нэг хаяа үзэхэд ингээ айгаад идэгцэн ингээд яг юм гүн утханж гэх юм уу нэг юм инээдсээ тэгтээ нэг юм жоохон dark тий. Ээж зодох модох чи амар штэ. Ингээд ээжээ зодуусаа ингээд татган жагаа үү тэр тэг хөт юу вэ тий. Тэр тийм юм байдаг л байхгүй юу та. Одоо яг одоо гайгүй гэхдээ бүр соснигмын хүмүүс ч хүүхдүүдээ бүр алдаггүйсэн юм шүү сандал мандал шидэл. Та тийм юм үзсэн үгүй лөө та хоёр. Манай багш нар бол нэг сургуулийн юм төмөр хашааны төмрөөр зодоод бид нар бүгдээрээ юм хөхөрхийтэй дуу гэж минь багш жигсааж байгаа шанаад нь тэгэл бас лаалдаг байсан шүү дээ. За би одоо Монголын хүүхдийн шорон гэрээд яах вэ гэж. Хүүхдийн шорон байт юм уу одоо? Үгүй манай сургуулийг тэгж хэлдэг гэсэн. Вау. Тэр нөгөө нэг хамгийн болж чадахгүй байгаа хүүхдүүдийг манай сургууль руу явуулдаг гэсэн байхгүй юу? Манай сургууль чинь нөгөө нэг бас юу байна зоддог. Ер нь аль тиймс. Тийм үү. Тэгэд мэндээхүү юу? Одоо нөгөө игч мэгчийн дүрмөр ах дүү нар хоорондоо бас ингээд модалцдаг дүрмөр байгаад байдаг шүү. Тэгэхээр айлс хэдүүлээ. Би чинь яг төрсөн гэвэл дээр хоёр ахтай. Тэгээд нагцын талын дөрөв ихч байгаа. Тэгээд
ойр өснө нь яг нэг 2 гэх юм уу 4 их чинь би ээжигээ асах ёстой шүү дээ. Байж байгаа. Юу манай ээж гээд нэг ихч байдیں۔ 3 ихч байгаа. Тэгээд мэдхгүй. Манай хоёр ах чинь нөгөө нэг бэрхшээлтэй болохоор тэгээд яг ойр өсөн ихч нар их байгаа болохоор мэдхгүй одоо бас нэг юм төрсөн ах чинь юм байна шүү дээ. тий. Эрэгтэй хүн баг байхгүйсэн болохоор тестостерон муу ээж магадгүй. Тэгээд хоолоо молоо юм бүгд Доороо дүүл байхгүй юм уу? доороо дүү байхгүй би чи айл юм баг байсан. Чи нэр хоёр ахаа айгууг хасардаг тий. Тийм давгүй манай хоёр хөөрхөн одоо 25 таа. Тэгээд хаа очиж өвчин зовлоо орохгүй. Ихэр юм уу? Айгу ихэр. Тийм тэгээд гайгүй. Айгуу сайн дүү юм шиг надад санагдсан шүү дээ. Тэрэн үзээд ер нь ах нартайгаа баян ингээд туслаад ч юм уу ингээд байгаад байдаг юм шиг харагдав. Тийм багасаа байдаг байсан. Тэгээд нөгөө гэрээсээ олдож үзег хүн чинь гэрээсээ олдох ч ёстой хэцүү үед юм л шүү дээ. Чи одоо гэрээсээ тустай амьдарч байгаа юм уу? Гүү нөгөө Японд байхад 1 жил 5 сар байхад бол бас шууд 10 жилээ төгсөө явцсан уу? Тийм бүр хашаа бараг алах хадаж чадахгүй алах хатна гэж юу гэдэг. Юу хадаас хадаж чадахгүй. Тэгээд гэрээ ажилд муу очиод тэнд чи алуулж байгаа юм чи хил байхгүй. Нөгөө ичимэдүүлээд манай Японд дарга чинь уулан давгүй хүн байсан. Би бүр нэг хэсэг намайг алж агаад гайгүй болсон юм. Би 100 худлаа ухаалт авчихлаа. Тэгс тэрнээс хойш гайгүй болж байгаа буцаад ажиллаа хийж чадах байлаад ирсэн. Би үнэхээр жил болсон ч ингээд ажиллаа хийж чадахгүйсэн. Тэгээ Японч мөнгө хураахаар орон биш юм бэлээ гэлөө. Тэгэл за болиг гэл Монголдо ирсэн шүү дээ. Тэр нь ч одоо бодоход зүв байж өөр юм бодлоо өөртөө зүв гэж. Тэнд бол жүжигчний тэр чанар манар нь гарч ирж шít худлагаас авах алдаж амж байгаа наа. Тий авгийн Япон амар халуун шүү дээ. Та очижсэн байлгүй дээ тий. Гү би очиж. Үүний жинээс ухаалсан. Би Японд Made in Japan намайг Японд үйлдвэрлэсэн. Гэхдээ би Монголд ирээд ирсэн. Үгүй амар халуун байгаа юм чинь 40 градус. Тэгээ би манай жоохон нэг тим юм байгаад ирсэн. Тэгээд гайгүй. Чи юу Япон руу болохоор ажлын гэрээр явсан гэсэн шүү дээ. Тийм. Япон хэлгүй явсан юм шүү дээ тий. Япон хэлгүй баг явсан. Тэгээд одоо сурцсан уу? Тийм тэгээд манай дарга жоохон сонир хүн байсан гэл. Япон уу юм уу? Тийм ажиллаа хийж чадахгүй Монгол руугаа зайл гэсэн чинь би нөгөө хаа хийгээ хэлсэн. Тэгэл чи мэдүүлээл. Тэгээд надад сонир асуугаал юу гэлээ. Мэндэ санаа чин окей дескач юу ч асуугаад байгаа. Мэндэ сангийн бов том ч гэж. Тийм юм асуудаг. Нэрээ тийм хүн байсан. Тэгээд Япон хүмүүсийн нэг жоохон тийм ааштай хүмүүс. Гаж донтой юм шиг юм уу тий. Гаж донтой биш хөрх юм дуулна гайгүй. Би өөрөө бас ажиллаа хийж чадахгүй байгаа хүн тийм шүү дээ. Гэхдээ тэгж асуудаг нэг ямар учиртай юм бол? Мэдхгүй одоо тэгэл. Гэхдээ Японд гаж хүмүүс их байд юм санагдсан. Байд шүү дээ. Тийм сонио. Тэгээд тэнчэнээс контент хийж эхэлсэн гэсэн үг үү тий? Тийм би подкаст хийж эхлээд би зүгээр нөгөө нэг Японд байдаг уянгаа гэх ихч байдаг шүү дээ. Тэр ихч шиг болмоор исэн. Зүгээр. Тэр ихчийг угаасаа ихчиг гинэ ч манай явах шүү дээ. Тэр уянгагийн ер нь бол чи бүр фэн шүү дээ. Тэ ер нь. Тийм тэгээд наран заяа гэдэг хүн бас айгүй буушуулсан. Тэгээд яг нэг ийм өөрийнхөө ярьж чадах юмыг л ярих гэж бодоод влог энэ төр чи ингээл бүр. Тийм шүү дээ. Тэгсэн зүгээр. Тэгээ орны мухартаас зүгээр сууж байгаа. Тэгэд гайгүй. Одоо бас хийхээ болцсон ч 10,000 сувтай нэг ак байна тэгэд одоо. Чи одоогоо тэр YouTube-д хийх юм ер нь. Хийхгүй ятрага. Яванда болгоё л гэдэг. Рилэрэл дагнах одоо л. Одоо рилэрээ дагнаж байгаа. Тэгээд уулна юм бодсон юмнууд байна уу. Тэгээд юу бодоод байна? Одоо стримлуул нормоор байна. Чам нэг цохно. Стрим. Би 6 сар тэглүүлэх гэж ийсэн юм. За. Зочны нь Юнжир дулан байсан. Тэгээд Юнжээ ихч маань уржигдэр орох боломжгүй гэлээ. Тэгээ одоо яалтай. Уул нь Юнжир дулан мэндийг бол үнэхээр амар гоё байгаад байгаа байхгүй юу. Тэгээ Юнжээ ихч iconic шүү дээ. Тэгээд гэтээ би бүр тэр үнийг амар өөрчаал сонь байдал хийгээд тахан сонь бишэлтэй бүр амар нөгөө хар утганд тоя моя яриад хэлтэй шүү дээ. Уул нь зүгээр нэг гоё бай гэж бодсон. Тэгээ манай ихч өөрөө жоохон надаас айгаад байгаа юм шиг үлээ. За одоо би нэг юм асуулт бэлдсэн юм аа. Хоёроос соёлонгаас ч асуу заяа. За ингээд хоёр тийштэй амар юм баян компаниас ч юм уу нэг баян хүнээс дэлхийн хамаагүй аль ч улсын хамаагүй зөө нэг сургуульд өөрийнхөө хүссэн мэрэгчлэр бүх төлбөр бүх тэтгэлэг энэ тэрийг одоо ингээд шаардлагагүйгээр даана гэвэл ямар мэрэгчлэр яг хаана сурмаар байна? Зүгээр заавал их сургуулийн нэр хамаагүй шүү. За зүгээр л улсад одоо тэр улсын тэр сургуульч байсан болно. Тэнд яг тийм мэрэгчлэр сурмаар байна гэдэг. Одоо зарим сургуулиуд нь $100,000 $10,000 гэдэг шүү дээ. Тийм мөрөөдлийн юм байна уу? Би бол Америк явахыг амар хүсдэг байсан. Тэр тэгээд ингээд замхраад лалга болчихлоо л доо. Гэтэ ойрд ингээд TikTok дээрээс нөгөө нэг Dark Fantasy гэдэг нэг ийм AI-аар янзлсан нэг бичлэгүүд үзсэн чинь яг нэг Европын нэг ийм самхаг мамхагтай ороод айгүй амар гоё санагцаа. Ер нь одоо яг Европт амьдарч үзмээр санагдаад байгаа гэлөө. Яг хөгшин Европ гэж ярьдаг чинь яг нэг тийм
цамхаг мамхагтай. Тийм нөгөө нэг юм ордон тий. Тэгээ Дракулагийн цамхаг мамхаг үзмээрээ тэгээд гоё байгальтай ойрхон. Тэгээ манай их сургууль ялангуяа манай физикийн анги би нөгөө физик онлайн физикээр сурчсан Бристолд цамхаг байсан манай яг манай кампус. Harry Potter-ийн нөгөө нэг юм шиг үү? Ер нь тийм. Тэгээд тэрний түүх нь бас их сонирхолтой нөгөө нэг тухайн үед 1700 онд юм уу нэг Баян айлын хүүхэд Бристол хотод амьдардаг. Тэгээд Кембрижд орох гэсэн чинь юу оноо нь хүрээгүй юм шиг. Тэгсэн чинь аав нь миний хүү Кембрижд очиж чадахгүй бол аав нь Кембрижийг авчирна гэдэг. Тэгээ манай тэр Бристолийн их сургуулийн тэр физикийн юуны тэр бишээ физик юм ш тэр яг номын сан ман байдаг тэр церемони хийдэг том цамхаг барьж өгч ийсэн. Баян айлын хүүхэд юм уу? Тийм. Тэгээд Кембрижийг аав нь авчираад Кембрижийн багш нарыг авчираад барилгын Кембриж шиг барьж өгөөд сургаж ирсэн. Тийм сургууль сурч ирсэн юм шүү дээ. Наа Эргэл гэдэг хүн чинь бол Европод амьдарч ирсэн шүү дээ. 6 жил амьдарч байгаа сая ирсэн. Европ бол гоё хөө. Очиж үзэн тэ гэлөө. За тэгээд асуултанд хариулаач. Яг ямар мэргэжил? Асуултанд нь хариулахад бол би MIT-д сурах юм байна гэж бодож байна. MIT юм уу Stanford Америкийн одоо Бостонд байдаг. MIT бол Massachusetts Institute of Technology. Тэр тэнцээ яг би нөгөө нэг боловсролтой амар шуналтай байхгүй. Тэгэхээр нөгөө нэг өмнө физик сурч исэн тэрүүгээрээ ч сурмарч юм шиг. Одоо бизнес хийж болохоор бизнесийн юу гарч сурмарч юм шиг. Сэтгэл зүйд бас их сонирхолтой болохоор тэрүүгээр ч сурмаар юм шиг. Лингвистикт сонирхолтой болохоор хэл зүйч сурмаар юм шиг байгаад байна л да, шуналтай байгаад байна. Тэгэхээр би өөрөө бол нөгөө нэг юу программист мэргэжилтэй. Бизнес программист. Тэгэхээр цаашаага юу сурах вэ? Neuroscience. Neuroscience юу лээ? Одоо нейромэдрлийн шинжлэх ухаан, тархины шинжлэх ухаан. Анаах гэсэн үг шүү дээ баг. Анагаахын нэг салбар. Эрүүл мэнд талбартай юм байна тийм гэж. Эрүүл мэнд гэхээс илүү одоо энэ neuroscience ч одоо AI-тай холбогдож шүү дээ. Хүний тарих одоо яаж ажилладаг neuroscience-аас судлаа тэрийг одоо чинь AI хөгжүүлэлтэн дээр ажиллаж байгаа neural network дээр ч юм уу. Тиймэрхүү. Мэндэ ямар сургууль таана ямар мэргэжлэр сурмаар байна? Жүжигч гарчаад юу ч гэтээ жүжигч зүгээр Европын орны жүжигчний бас нэг тийм систем энэ төр өөрөө ч магадгүй урлагийн тийм гоё сургууль дөө. Тэгээ зүгээр урлагаараа л дагнаа явчихмаар байна дөө. Тийм тэггүй бол тийм бүх мөнгөний даашт guys би өөрөө тэгж хийсэн болохоор би MIT гэсэн аахгүй. Тэрнээс биш Европод жишээ нь Германд ч юм уу Францд ч юм уу баг үнгүй шахах сурах боломж байгаа. Европод бол зөндөө үед юм шиг үлээ. Үнгүй сурах нөгөө Герман интертэй. Тийм сургуулиуд бас байна. Би нэрээ нэг эндээс нэг асуултыг чинь буцаагаад чамаас суул чи юу сурах юм? Би ярин бас бодоогүй нөө. Тэгтээ би юу нэг тийм сурах төрлийн хүн биш юм билээ. Яагаад ч юм бэ? Мөнгөний өгсөн ч сурахгүй гэж. Мөнгөний өгөх юм бол яг хуу би ер нь бол угаасаа Америк мөрөдөлтөө өгчтэй. Харвард марвардлах туу. Юу лээ нэг Нью-Йоркод нэг сургууль гэдэг шүү дээ. NYU гэж байгаа. NYU юм болоо. Би нөгөө нэг сэтгүүлч мэргэжилтэй болохоор тэр мэрийгээ дээшлүүлэх юм л сурах. Нэг Америк явах та эсвэл Харвард ч юм уу нэг тиймэрхүү. Гэтэ ер нь би хичээл хийхгүй тэгээ тийм болох наа бит итгээрэй гэж. Би тэгтээ нөгөө балетийн тийм сургалтанд бас ямар санагдаад багч нөр. Балет ч юм эсвэл нэг тийм ийм нэг юу гэдэг лээ тэр их чинь нөгөө нэг бүжиг. Одоо бишээ нөгөө нэг тэр ямар классик тийм урлагаар ямар гад байгаа. Зүгээр юм гой хөгжим тоглодог ч юм уу мэдгүй. Гэтэ нэг ийм спортоор нэг хичээлэх ёстой юм шиг санагдаад байгаа шүү дээ. Яг хөдөлгөөн хийхгүй бол би ч одоо Монгол дээрээ жилийн дотор бүр 16 кг нэмээд 100-ийн тоо харсан. За би босъё. Багтахгүй юм. 3 оронтой тоор орцноо. Тий, эн чинь бас хүнд тусан штэ гэлөө. Бүр 84-тэй Монголд ирснээ зүгээр талах чихрээс болж байгаа гэхгүй. Хуурай гэх юмнаас бол гуанцангуудаас болоод аа. Амирч нэмсээ одоо тий би турнаа амлж байлаа. Гайгүй тий. Би тийм нэг жин нэмэх мэмхтэй нэг амар сериус ханддаггүй шүү дээ. Би бас 3 оронтой тоод байсан. Тийм байлээ. Одоо 74. Мандгүй. Гэтэ мэдхгүй тэгээд уул нь турах яаж турхаа хүмүүс мэддэг чсэн хэрэгжүүлдэг юм шиг санагдсан. Яг дотор хүн чинь хүсэх юм бол угаасаа турна штэ. Яг миний хувьд бол жишээ нь бүр нэг identity-га солих шаардлагатай болсон. Өөрийгөө тодорхойлдог. Тухайн үед би том биетэй гэдэг тийм identity-тэй байсан. Тэгэл одоо жишээ нь машинд суусан ч гэсэн ингээл уртлын суудалт нөгөө том биетэй ганцаараа гой суугаал те. Тиймэрхүү юм давуу талуудтай. Тэгэл ер нь ингээл хүн амтны яаж би том биетэй гэдэг нэг тийм өөрийгөө тэгээ бодцсон. Тэрнээсээ би ингээд ангижрах ёстой юм байна гэж бүр ойлгоод тэгээ би хөнгөн шингэн туранхаа би им атлетик тамирчин гэдэг ч юм уу team identity шинээр ингэж баг багаар суулгасан.
тэгжиж бас чи хайсан шүү. Яа мэдгүй би тийм нэг юм одоо интернетээр яваад байгаа нэг ингээл хүмүүс би турна би өөртөө олон мална нэг тийм нас бүр залгацсан шүү дээ. Fucking bullshit гэж боддог за бүр яг яа зүгээр л одоо маргааш өгчих юм илүү дуртай мэдэл өгнө эцтэй тэгэл. Ирүүл бишээсэн ч үгүй яах вэ. Тэгээ үнэхээр ингээд чихэрлэг юм гоё л доо ялангуяа тэр гурлан тирамисууд юу ч үгүй. Тийм бекери идээд тэгээд яах вэ нэг ганц өдөр идээд маргааш нийдэхгүй нэг өдөр нийдээл явж байхад одоо миний хувьд бол миний сэтгэл зүй чухал ах нь хамгийн номер 1 тэгээд дараа. Гэхдээ сэтгэл зүйг чинь нүүрс ус савлуулдаг шүү. Тийм савлуулдаг тэрийг бол ойлгоцсон л тас байл тас. Гэтэ яг мэдгүй. Яа юу байгаа байхгүй юм. Яг хар тамхи шиг. Одоо чихэр сахар идээд тахлаар нөгөөдгөө нэгтэг. Тэгээ нөгөөдгийн төвчгэд яг тухайн үедээ ингээд орцсон үедээ гарахад амар хэцүү. А яг нэг тэрийг болоод одоо би бол жишээ нь carnivore diet яваад байгаа шүү дээ. Ер нь ямар ч гурил бодоо юу ч идэхгүй. Тэгэнгүүт нөгөөдгөө нэгхээ болчихно. Тэгэнгүүт нөгөөдөг чинь шаардлагагүй болчихно. Тэгээ нөгөө хар тамхинд орцсон хүн чинь бол нөгөө хар тамхиа дахин явахгүй бол ингээд болохгүй байгаа шүү дээ. Тэгэхээр яг нөгөө нэг бас тийм асуудал байгаад байгаа. Тийм надлаа чинь би бараг 10 хэлсэн баха. Би ч нөгөө нэг жил нэг чихэр идээгүй ямар ч гаднаас хоол идээгүй манай хүүхд нөгөө харшилтаа болохоор хүүхдийнхаа төлөө штэ. Тэгээд 80 болоод төрөөд одоо нэг амар олон хүмүүс мэдмээр байгаа хэвчээ чи хэдэн килограмм байсан юмсан айгу асуудаг. 80 кг шүү гайс. 80 кг-аас буцаа 54 болчихсон байхгүй юу? Бүтэн нэг жил би нэг ч удаа гадуур хоол идээгүй. Хаяа нэг би өөрийгөө хүүхдэд чит хийж бол юм идсэн. Тэгтээ тэрийг бол бүр ингээ өөрийгөө зүхэж байгаа штэ. Тэгээ яа тэр угаасаа харшил гараад байгаа хөхүүлж байгаа учраас. Тэгээд нэг жил чихэр идэхгүй гэж үзсэн. Үнэхээр бол новш юмсан гэж. Тү би нэг 7 хоног сойж утсан тэгээ бууж өгсөн шүү дээ. Ер нь хүн хүний төлөө л хичээд юм билээ. Би бол тэгж бодсон. Эсвэл яг өөрийнхөө төлөө хичээж байгаа нь ч хин нэгний төлөө байгаа штэ. Ээжигээ ч юм уу тий. Бусдын төлөө өөрийгөө хайрл, өөрийнхөө төлөө бусдыг хайрлах гэдэг уриатай шүү дээ. Тий. Хар тамхи гэснээс Монгол хар тамхи хийх вэ шүү тийг л. Ер нь буцгаа бүр дэлхийд их байна. Тийм дэлхийд даяараа нэг юмд нөмрөгдсөн юм шиг санагдаад байгаа шүү дээ. Баян айлын хүүхдүүд татдаг гэсэн ойлголт бол одоо тэгээ устсан байж тээ. Юу вэ? Баян ядууг л татж байгаа юм. Тийм байна. Гэхдээ тэрнээр нэг юм судалгаа байгаа байхгүй юу? Кокаин хулганд хэрэглүүлж үзүүлж байгаа юм. Тэгээд хулган кокаинд донтчихж байгаа байхгүй юу? Тэгэнгუთ кокаин донтуулдаг юм байна гэсэн ойлголт ихлэ гараад ирж байгаа шүү дээ. Тэгсэн чинь дараа нь нөгөө судалгаагаа илүү өргөжүүлээд яагаад тэр хулганд кокаин донтоод байсан гэсэн чинь лабораторийн хулган юм чи шоронд л байгаа шүү дээ. Ирэх чөлөөгүй хулган. Тэгээ нэг 4 хоногны дотор ингээд депрессдсэн хулган байгаа байхгүй. Тэгэнгუთ тэр хулганд кокаиныг онгууд хоолч идэхэ болоод кокаины татж ийн гэж байгаа байхгүй. А тэгэнгуთ эсэргээрээ одоо Нью-Йоркийн одоо паркаар гүйж идэг гудамжны хулганд кокаин идүүлсэн чинь тоохгүй байна гэж байгаа байхгүй. Ахиж тэр кокаин шаардлагагүй. Яг л тэр хулган аз жаргалтай эрх чөлөөтэй болгоно учраас. Тэгэхээр энэ Монголд ч байгаа дэлхийд ч байгаа энэ хар тамхины асуудал бол яг хар тамхи нь өөрөө биш. Хар тамхи бол зүгээр гаргалгаа нь хэрэглээ нь одоо тэр өвчин намдах юм гэж би яриад байдгийн. Гүн өвчин нь болохоор одоо жишээ нь депрешн тэр сэтгэл зүй тэр нийгмийн тэр асуудал тэр гэр бүлийн юу гэдгийг тэр дип асуудал байгаа байхгүй. Би нөгөө нэг мэндэгээс нэг аягаа асуултсаа гээд дива гэж юу гэсэн үг юм? Яг чиний хар мэдхгүй одоо ямар сони би өөрөө ч ойлгодог. Ингээд дива гэдэг чи эмхтэй үнийг хэлдэг. Нэг утгаараа энэ чи гомо гэд арай хөнгөн байдлаар доромжилж байгаа ч юм уу гэж бодох шиг pop diva сарандуя дива нөгөө нэг отхоо энэ төр гэдэг. Тэгээ мэдхгүй одоо нөгөө нэг TikTok дээр чи нөгөө дива гэж дууддаг л болцсон. Тэгэл нэг мэдгээ дива болцсон. Тэгэл би саяхан тэгэл нэг нэмээ мэндэгүү дива болгоцсон шүү дээ. Саяхан тийм болгоцсон ба. Саяхан тийм болгосон. Тэгэл хүн бүр дива л гэдэг нь одоо дива л юм билээ. Юу гэж бодож байна дива гэдгийг? Дива гэхэлэр над нэг юм flamboyant гэж үг орж ирээд байна л та. Энэ period. Тэгэхээр одоо тийм хүн тийм одоо чи надад хүртэл дотор дива байгаа. Би 3 эгчтэй өссөн. Намайг манай баг эгч модель байсан. Тэгээд намайг зүгээр бүтэн палаж өмсгөөд нүүр будаад парик өмсгөөд дубл өмсгөөд коридороор яг эмэгтэй модель шиг алхуулдаг байсан. А дараа нь би аавтайгаа нөгөө нэг үеэл ахтайгаа өсгөд миний доторх диваг зодож гаргасан гэж. Тэгэхээр би бол ер нь диваг тэр талаас нь ер нь ойлгож байна. Миний дотор би бол хизээч тэр дива жүжиглж чадна. Би бол диваг амар хүчрэх феминист үзэл гэж бодож байна. Яагаад ч юм
нэг эмэгтэй хүч феминин чинь бол эмэгтэйлэг штэ тий. Яг тэгвэл феминист ч амар хүчрэхэг жоохон токсик талдаа юм шиг санагдах байхгүй эрэгтэй хүн юу ч биш гэдэг ч юм. Одоо токсик феминист. Тэрнийг жоохон нэг юм гялцэл нэг тийм жоохон арай нэг токсик нь жоохон бууруулсан. Гэтэ токсик нь байгаа мөртлөө яг нэг юм хүчрэхэг эмэгтэй хүн гэсэн нэг юм утгатай юм санагдсан надаа. Хэлэх юм хэлцдэг тий. Тэгээд нэг эрэгтэй хүн гүүгэрч амьдарч. Чи дива юу? Үгүй би дива бол биш ээ. Би дива. Намайг амар олон хүмүүс чи байж магадгүй гэдгийг. Гэтэ би бол өстой дива биш. Саран дуяг чи чинь дива гэдэг шүү дээ. Дива нүнэлтэй гэлээ. Энд тийм хүчрэхэг те. Тэр эмэгтэй энергийг ч юм уу эсвэл нэг тиймэрхүү зүйлийг бол дива гэж хэлдэг байх бодсон шүү дээ. Тэр юу гэж байна. Санал хэлж байна уу? Бас байж болно шүү дээ. Энэ яадаг газар ирсэн байгаа гэл. Тий, манайх Octoler нь болохоор одоо англи хэлний сургалтын төв ба англи хэлний аппликейшн. Тэгээд яг хуу видео хичээл Франц хэлний хичээл бас байдаг. Хятад хэлний бас нэг анги байгаа. Тэгээд аппен дээр бас янз бүрийн хэлнүүд орно. Ер нь бол манай зорилго Монгол улсыг хэлтэй болгох гэдэг. Хэл устай. Тэгээд нэг амьдрахад таатай, цухтмааргүй орн болгох гэдэг. Тэгээд өөрөө зүхтж исэн хүн байхгүй. Тэгээд буцаад ирсэн. Нөгөө диплом байхгүй ч гэсэн хэлтэй байх юм бол ингээд нийгэм дэслэг нөгөө байр төвсөн гэсэн нөгөө нэг дээгүүр болдог гэж үнэн баха. Гэтэ найзын үрэллийн өвдөрчсөн яг нэг юм нөгөө нэг нэг хүний найзаар нь дүүний юм шиг санагдаад байна шүү дээ. Одоо харахаар ингээд хэлтэй хүмүүстэйгээ найзлал. Бизнесмэнүүдтэйгээ золбонгууд тагаа. залбингууд. Ер нь тийм. Манай залбингууд хаана яваад байна гэж. Болохгүй тагаа. Тэгэхээр яг найзын хүрээлэлээр нь дүгнэх амар. Найз жилтгөө ер нь хүнтэй суухаар бас тэгдэм байлээ. Ер нь яг дугаагаал болчтой ирсэн. Тэгээ нэрнгээсээ боловсралтай лаг хүмүүс бол эзэн шүү дээ. Ийм нэг сонир хүмүүстэй нийлэхгүй л байгаа байхгүй юу? Тэгэхээр боловсралтай хүмүүстэйгээ нийлж байгаа юм шиг санагдаад байна. Надад бол одоо яг өмнө яг 20 он хүртэл тийм байсан. Тэгээд пандемикийн үеэр бол яг тийм хаа болцсон. Одоо 20 он хүртэл чинь лүүзрүүд од байгаагүй штэ. Одоо юу гэдэг ингээд боловсралтайгаа л найзалдаг гэсэн штэ. Эсвэл одоо ингээд лүүзрүүд хинч биш байсан тий. Тэнгууд одоо яг лүүзрүүдийн ирэх үе юм шигтэй. Тэнгууд нөгөө боловсралгүй хүмүүстэйгээ л найзлаад ч гэх юм ингээд амар өөр хүмүүс хоорондоо нийслээд байгаа санагдаад байна надаа. Тийм миний эргэн тойронд эсвэл тэгээд байгаа юм болов. Магадгүй би зүгээр сүүлд тэрийг л анзаарсан ер нь. Яг нөгөө одоо сүүлд орсон стримэн дээр хүрт яг ингээд нэг адилхан хийдэг хүнтэйгээ юм ярангууд тийшээ би орж чадахгүй байхгүй юу гээ амарлаг бизнес яриад байгаа юм чинь би яаж бизнес ярих юм гэл нэг тийм юм хайлтаа. Чи ер нь бол яг тийм. Тэгвэл нөгөө нэг бас Даянагийн хэлж байгаагаар нөгөө нэг юу орчин үеийн TikTok-ийн алгоритм баг. TikTok-ийн алгоритм for you гэж юм гаргаад ирсэн шүү дээ. Тэгээд ер нь subscriber-ын тоо, follower-ын тоог ер нь баг үнгүүдүүлээд зөвхөн хүн сонирхолтой юм үздэг. Тэгэнгუთ entertainment илүү бүрслэгдсэн юм шиг санагдаад байна. Тэрнээс хойш бас нэг universe хэрэгтдэг. Ер нь нэг тиймэрхүү одоо universe өөрчлөгдсөн гэж би ярих юм дуртай байхгүй ингээд тий яг бид нэр зөвхөн интернет дээр бас яриаггүй миний яг хэлэх гээд амлаа нэг одоо ингээд жишээ нь өмнө намайг ингээд хинч тоодгүй байжгаад би нэг найсаар арсахгүй бид хоёрыг ер нь хинч тоож байгааг заяа ингээд жоохон бахад тэгсэн чинь ингээд 20 оноос хойш бид хоёр амар хөөрхөн охтуудын тоонд орсон байсан заяа 20 оноос өмнө болохоор ингээд бидрийг ууж хахад энэ охин явуулчих гэдгээс ахгүй намайг тэгээ тэрний дараа би ингээд нэг юм одоо жоохон ингээд од болсон ч юм уу тий яг интернет дээр биш. Тэнгууд яг лүүзрүүд илүү одоо юм байдаг л охтуудаас өөр болсон ч юм уу тий байдаг хүмүүс байдаг залуучуудаас яг тэр дунд нэг юм одоо лүүзрүүдийг илүү ингээд хараад байна гэсэн үг шүү дээ. Цаг үеийн давлгаа тренд бас өөр шилждэг л дээ тий. Тэгээд нийгэм даяараа тий. Та айгу натурал төрхтэй юм шүү дээ. Үгүй зүгээр ер нь тренд ярихад одоо жишээ нь 90-ад онд нэг модельүүд нэг анорексик юм арга яс одоо бүр юм ясарс хоолоос сойдог байсан. Тэгээ тэр үеийн одоо beauty стандарт тийм байсан. Тэгэхэд одоо чинь бид нэр Ренессанс сэргэн мандалтын үеийн одоо 1700-аад оны үеийн ч юм уу юм харах юм зургуудыг харах юм бол дандаа юм жоохон харвинтай, юм жоохон зузаан эмэгтэйчүүдийг бүр ингээд амар гоё болгоод ингээд зурцсан ингээд зургнууд нь тийм анорексик туранхай хүүхэн нэг ч байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр үеийн тренд бас тийм байсан. Тэгээ дараа нь одоо ингээд 80-90-ад онд бас нэг тийм модельүүдийн тийм тренд гарсан. Одоо болохоор ингээд дахиад ингээд өөрчлөгдөөл яваад байна л да. Магадгүй одоо тийм. Би нэрээ нэг юм энэ болон дээр нэг асуу марцсан шүү дээ. Тоор штэ тий тоон би юм 3 категорид ингээ хүмүүсийг хуваах юм дуртайхгүй дуртайч яг тэгж боддог. Энэ болохоор хилний хүн, тооны хүн, тэгснээ урлагийн хүн гэж 3 бадаг. Тоорыг аль нь яг энэ 3-аас яг зүгээр хамгийн өндөр хувьтай нь мэдээж яг бүгдийг хийжлээсэн баг л та тэгтээ. Би
урлаг жоохон өндөр үж магадгүй. Хэл чин зүгээр ярих үстэй тий. Ер нь хэл сурах, шинэ хэл мэлэн дуртай ч юм. Хараа наач нас үнэхээр хол. Тий. Би яг 3 оргил тооны өмнө үү? Би авьяас бэлгээрээ хилнээрээ илүү бах. Магадгүй хөгжүүлснээрээ ч юм. Тэгэхдээ би урлын юм би зураг зурдаг, жүжиглдэг. Би чинь портрет зураг зурдаг, видеографер одоо эдит хийдэг, юу гэдэг тийм жүжиглдэг одоо урлын хүн. Хөгжим сонирхон дуу бичин өглөн. Тэгэхээр би урлын хүн. Бас би физик тооны хүн. Хамгийн өндөр хувьтай. Хамгийн өндөр нэрвэл хэлнийх. Яагаад гэвэл би нэг юм анзаарч ирсэн. Хүмүүс өөрөөр сэтгэдэг гэдгийг би ер нь мэддэггүй явж исэн юм байлээ. Тэгсэн чинь ингээд хүмүүстэй ярихад гэж байгаа байхгүй. Зарим хүмүүс ингээд нөгөө visual thinker гэл одоо тэг ингээд дүр зургаар ингээд төсөөлдөг ч юм уу. Тэг зарим хүмүүс нь болохоор ингээд одоо зарим юм ингээд тоогоор ингээд төсөөлдөг ч байт юм уу. Тэгэхэд би болохоор юмыг дистараагаар төсөөлдөг юм билээ. Тэр нь хэлний байхад хэрэгтэй байт юм билээ. Одоо ингээд үг үсгийн алдаа малдаг амар анзаардаг ч байт юм уу. Тэгээ ингээд яг ингээд verbal яг үгнүүдийг ингээд зүв дистараалд оруулж хардаг төсөөлдөг. Тийм ээ. Би бол бас хэлний хүн байж магадгүй мэн. Тий. Гэхдээ яг багынхаа амиг бодохоор урлаг хүн юм шиг яагаад ч мэдгүй. Гэхдээ тэгжлээс ичээд байна гэж. Урлаг уу. Урлын хүн чинь би энэ гэж үгсэн тэ. Гэхдээ би аль нэг гохгүй. Зүгээр нэг чиний хэлснээр давмгаалсан магадгүй хэл баг. Өөрийгөө тодорхойлох та гэсэн үг шүү дээ. Гэхдээ би өөрийгөө ингэж тодорхойлох дуртай. Би бүх төрлийн авьяастай. Авьяасгүй байсан ч би авьяастай. Яагаад гэвэл өөртөө өөрийгөө хүчрэг хөгжүүлэх бодол өгөхийг хичээдэг гэх юм уу. Тэгэхгүй би авьяасгүй гэдэг ч юм уу. Би эндээ муу гэдэг ч юм уу. Тиймэрхүү бодлоод ингээд өөртөө блок үүсгээд тийм шиг санагдаад байдаг шүү дээ. Миндээ ер нь хизээ амын сүлд burnout тасан. Ер нь болж ийсэн үү? Одоо болцсон явж байгаа гэлөө. Яг одоо би яг сүүлийн өдөр яг нэг тийм байсан. Тэгээд мөнгө орж ирлээ би сэргэлээ гэж. Яг бол миний сэргээх чинь. Тийм мөнгө орж ирэл бас арай дээр болж байгаа маа. Гэтэ яг нэг ийм сонин нэг ийм тойрогт орсон юм шиг санагдаад яг дийл бол одоо өдөр болго миний оруулах хэрэгтэй юм болчингууд нэг өдөр санаа төрөхгүй бол стресстэй түүх гэдэг заяа. Тэгээд яг нэг ийм за ирээдүйд нэг тийм болондоо гэж бодсон байсан нэг ийм юм байгаа. Одоо жүжигчин ч юм уу. Тийм юм мартаа зүгээр өдөр болгоны нэг юм да артаад байснаа. Тэгээ яг ирээдүйд юм ямар болохыг харж байснаа мартцсан байсан юм шиг санагдсан. Тэгээд яг жүжигчин яг миний хүсэж байгаа мэргэжил үгүй юу гэдэгтээ би бас тийм батны биш байгаа болохоор яг бас миний энэ нэг сошиал орчин чинь яг миний бас үхтлээ хоолоо олж идэх юм биш шүү дээ. За өсрээд нэг 5 жил л настай байгаа ах би. Одоо энэ буруу юм ярих юм бол маргааш ингээл канселдуулна шүү. Тэгэл. Тийм болохоор жоохон хэцүү байсан. Тэгээд яг нэг тийм оршихуй асуултуудад төрсөн л өдөр хоногуд байлаа. Тэгээ гайгүй. Гэхдээ яг наадах чинь угаасаа би бас яг одоо 20 настайдаа 21 настайдаа бас ингээл анх тэрнээс өмнө би ингээд 18 настайдаа гейминг контент хийдэгсэн байхгүй. Тэгээд тэгээ нэг 21 настайгаас эхлээд юм хүүхний хөгжил боловсрал тиймэрхүү юмраар орж исэн. Тэгээ яг энэ иймэрхүү burnout маа тиймэрхүү юмнуудыг бол бүр үнэхээр яг туулаад фейлдээ заримдаа ингээд бүтэн жил ор сураг гуусан тайсан чулуу шиг 2-3 удаа алга болж исэн. Тэгээ гарч ирээд тэгээ ингээд юм удаан прогрессор яваад байгаа байхгүй. Тэгээд миний хувьд бол мэндээхүү бол ихэнх хүмүүсээс төрүүлж алхаад байна. Хамаагүй урд нь явж байна. Тэгээд энэ их experience-ийг ингээд туршлагыг хоримтлуулад тэгээд нэг юм өөрийн гэсэн юм хийж бүтээгээд зоригтой алхмуудыг хийгээд ихэнх хүмүүс чиний хийж байгаа юмыг хийхээс айн штт. Тэгэхэд аль хэдийн тэр олон хүмүүсийн урд алхаж байгаа байхгүй. Тэгэхээр би бол чамайг бол асуудалгүй гэж бодож байна. Cancel дуулсан ч буцаал гараад ирж болно шүү дээ. Тийм, ер нь давгүй. Яг хүн өөрийнхоороо байхад cancel дуулах бол хамаагүй гэж би боддог байхгүй. Тийм болохоор одоо жишээ нь би тэр сая Kicks подкастт орж юм хамаа хуглуулснаа ярьж мэрсэн гэж ярьж штэ. Энэ миний хувьд би заавал нэг юм боловсролын юм хүн гэдэг нэг юм өөрийгөө хайрцаглаад тэгээ нэг юм дүр хэсгээд яваад байх амар дургу байхгүй. Тийм болохоор ингээд би бас жоклох үедээ жоклох, нэм үедээ юм, марз үедээ юм сонирхож байгаа юмнууд ч гэсэн ингээл хязгааргүй дуусахгүй штэ. Секс ч сонирхол ярьж болно, шашин ч ярил ярина гэл. Тэгэнгუთ амар их чөлөөтэй болчтой юм билээ. Тэг cancel дуулсан ч fuck you.
Тийш үү? Мэдхгүй тэгээд сонио. Гэхдээ хүмүүс амар сонио. Одоо би өглөө ингээд нөгөө нэг Facebook руу ордгоо юм чи орсон чи миний бичлэг явж байгаа байхгүй юу? Юу гэлээ? Миний хүүхдэд буруу үлгэр дурайл болоод тань хүндлэх ёсыг зааж өг. Юу лээ? Бусдынхаа хүндлэх талаар суралцах юм зааж өг гэд. Юу хуцаад байгаа. Тэр чинь өөрөө зааж өгөх ёстой өстэй гэж. Би зааж өгөх ямар шалтгаан байхгүй. Өөрөө тэр хүүхдийнхээ үзэж байгаа минь данхаар. Тэр чаймыг буруудах шаардлагагүй. Өөрөө сахарыг багасгах гэж. Өөрөө мөнгөөр авч өгөө бол өөрийнхөө хүүхдэд анхаар. Өөрийнхөө хүүхдийн анхаараагүй юмыг хүнд нэгчих гээд. Ямар хацаа хуцаад байгаа юм тийм биз дээ. Нэг ийм гоцлохгүй хүүхдэд анхаар. Тэгээ анхаарахтаа ч гэсэн одоо би өөрөө 2 хүүхэдтэй. Манай том хүү өсвөр насных. Тэгэнгუთ би хэлдэг байхгүй. Чи хараал хэлж болно. Чи дураараа хараал хэлж болно. Би хажууд нь хараал хэлдэг. Би өөрөө ер нь англиарч монголорч өдөр тутамдаа хаана гэдгийг анзаарна л та. Тэгтээ хүүхдийн хажууд хүртэл хараал хэлдэг. Тэгэд би хэлдэг. Чи хараал хэлж болно. Гэхдээ хараалын үг чинь хүчтэй шүү. Жирийн үгнээс илүү хүчтэй үг гэж ойлго. Тэгээд чи энийг хиний хажууд хаана хэлдэг жоохон мэддэг бай. Тэгээ найзуудтайгаа бол чамайг би орж чадахгүй шүү. Чи хараал хэл. Тэгээ чи болохгүй юм үзнэ үү яа нү? Бүгд чиний эрхчлөө. Гэхдээ гол нь тэр суур хүмүүжлийг нь өөрөө анханаас нь ингээд ойлгуулад юм чи ийм энэ үг чинь ийм хүчтэй энэ чинь ийм гэд тайлбарлаад өгчөхөд асуудалгүй гэж боддог байхгүй. Тэгэхээр яг тэр ихч бол өөр асуудалтай байна. Өөр асуудал. Би бол тэгж бодохгүй. Яа тэгэхээр найраад эсэргүүцэл. Энэ яах гэдэг энийг гарга эсэргүүцэл та. Гар. Аргументлэгтэй би ингээд хүмүүсийн ярихаар баян нөгөөдлийн бодож сууж идэх зам байлэр. Зүгээрээ. Миний хаач наад тийм шиг миний үзэл бодолж ичээж магадгүй байхгүй. Гэтэ би нөгөө ингэж боддтой яг ингээд нөгөө контент гэдэг чинь өөрөө ингээд бидрийг ямар нэг юмруу ингээд контент ч ер нь ямар нэг юм суртал ухуулга явуулаад авсан санагдаад байхгүй. Тэгэхээр чи тэг зориогүйсэн гэсэн чиний багд үзчихсэн юм чам тийш нөлөөснийг чөөрөн мэдгүй. Тэгэхээр яг тэр нэг юм намайг гэсэн тэгж байгаа шүү дээ. Би ингээд Америк мөрөдөл дуртай байна гэж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө яг Америкч тийм гоё юм өгөхөр үгүй шүү дээ. Бас одоо юу болоод байгаа л тий. Тэгэхээр яг би тэгж боддог байхгүй. Бидрийг ингээд нэг юм том гэр бүлүүд ч юм уу баян хүмүүс удирдах байгаа. Тэгээ бид нар ер нь зүгээр тэрний боолыг хийж байгаа юм шиг л надад санагддаг. Харин тийм Бидний үзэж байгаа юм хум. Тэгэхээр угаасаа хүүхэд үзнэ. Тэгэхээр тэрэн дээр одоо бид нар нөлөөлж чадахгүй. Харин юу нөлөөлж чадах вэ гэхээр зүгээр бүх дэлгэх цуцыг хурааж авах юм байна. Надад бол бүр үзүүлэхгүй байсан л зүгээр юм санагддаг. хурааж аваад үзүүлэхгүй байлгаж чадахгүй л та хамгийн гол нь. Тийм. Тэгээ найзынхаа утас байна уу юу байна уу те. Тийм болохоор би тэгээд байгаа байхгүй. Тэртээ тэргүй ингээд орчин үеийн энэ стримнүүд биш ингээд одоо энэ контентны одоо урсгал гэх юм уу те. Ингээд тэр хүний нүд чихнээс яаж хийж байгаа л хүрнэ. Өөрөө утсыг хураагаад үзэхгүйсэн ч гэсэн хажууд нь байгаа найзууд нь ярина. Тэгэхээр тэрнээс бол би салгаж чадахгүй учраас тэрийг навигейт хийх, тэрийг одоо нэг төөрөхгүй тэрийг яаж өөрийгөө олох ч гэдэм юм уу тэр суур одоо өөртөө ихтэй байдал ч гэдэм юм уу те суур хүмүүжил өөртөө ихтэй байдлыг нь л би хангаж өгвөл одоо хорвоод чи өөрөө гар уучраа өөрөө ол фейлд гэхдээ өөрөө фейлд гэдэг тийм зарчимтай байхгүй. Би тэгтээ тэндээ тийж бодсон. Тэгэд ер нь одоо би яг хүүхдэд тийж бодож байгаа. Одоо ер нь ингээд бид нэр ингээд миний зорилго бол бид хоёрын манай нөхөр төрийн зорилго бол зөв баян болоод хөдөө гарч амьдраад тий зүгээр юм сумын төвийн сургуульд хүүхдээ сургаад илүү тутаа юм байхгүй. Яг тэгж амьдраар байгаа. Би бас яг тэгж байгаа шүү дээ. Төлөвлөгөөнд байгаа. Тоос гөөх гэдгийг юу гэж бодож байна? Ер нь байх хэвээр юу гэлээ. Тоос гөөхөө додгоо мэдгүй тэрийг аав нь л одоо мэдэх бах та би одоо ээж нь бол эмэгтэй одоо чи юу гэж бодож байна? Би болвол одоо би тоосоо гүйлээгүү хүн байхгүй л үү дээ. Бүр үнэхээр ингээд бүр нэг аяга хаалгах дээр л тоос гүйлээж болохгүй шүү дээ. Бүр яг үнэхээр одоо дээрлэгэл дариг тамхины асуудал дээр яад алаач ямар мат юм биз дээ. Одоо нэг сүүлийн үед ингээл интернетээр хүүхэд хүчээр хийж залахгүй гэдэг болсон шүү дээ. Би бол бүрэн санал зурж байна. Би өсвөр насны хүүхдэд нэг ч гөвж үзээгүй. Тэгээд маш сайн хүмүүжлтэй хүүхд байгаа. Хүнийг хүндлэн Тэгээ хүмүүжлтэй хүүхд болохоор гөвөөгүй байгаа байхгүй. Тийм. Анханасаа зөв хүмүүжүүлж байгаа учраас. Яагаад тэгэхээр би одоо чинь нэг юм тэг инг гэж хэлнэ штэ. Би бүр ингээд хилд орсон цагаас нь би хэлсэн болохоор гэж хийж хэлж байгааг байхгүй. Чи энийг ийм учраас хийх ёстой. Энийг яагаад хийж болохгүй гэдэг нь ийм аюултай учраас гэж бүгднгийн тайлбарлаж үсгэсэн. Гэсэн үг. Тэгээд би нөө дууга өндөрсөгдөг байхгүй гэртээ. Маш ховор. Тийм учраас одоо миний анзаарснаар хүүхдээ ингээд чанга гашгирдаг аав ээж нар, эсвэл тоосыг гөвдөг аав ээж нар хүүхэд нь тэрэнд дөжрөөд тэр нь үнцнийг алдчихдаг. Би хүүхдээ тоосыг чинь гөвөн шүү гэж ганц хоёр удаа айлгаж ирсэн. Тэрнээс бүр одоо бүр травматай өнгөлцөн артлаа айцсан.
Тэгээд ганц миний дуу ингээд жоохон өндөрсгөл ирэх юм бол бүр ингээд айдаг гэх юм уу. Тэгээд тэрийг би ингээд одоо миний уур айгу serious шүү. Яг л маш ховор. Би үргэлж nice байдаг. Ийм nice хүн гинт уурлах юм бол тэр хүүхд амар айн гэдэг тийм зарчмаар тоосын гүг шаардлагагүйгээр хүмүүс. Би бол тоос гүйлж исэн амар юмнууд нүдний хурдуур ингээ үзэгдээд байгаа. Хамгийн амар нь би нэг удаа бүр 3 өдөр гүйлсэн шүү дээ. Өглөө орой өдөр гэдэг. Өнөөрөө ээж биш ихч. Ээж имлэг ихчийн гүйлт бол угаасаа тийм амар тий. Ээж өдөр имлэг тавьсан байгаа тэгч хоёр ирэхгүй явжсэн нэг имээ сууж ирсэн. Тэгэл цүнх мөнхөө өгч гэсэн би автобусанд бөөлждөг хүүхэд байсан. Тэр имэлөө бөөлжсөн. Тэгэл үгийн алнаа гэж байгаа байхгүй юу. Тэгэл өдөр ирсэн хамаатныг чирсэн гэрт манай гэрт ирээрэй гэсэн би тэрийн шууд очино гэж бодоод очиж гэж байгаа л өдөр гүйлээл. Тэр нэг юм асуу чи энэс юм сурсан уу? Тэр гүйлтээс. Гүйлтээс үү? Юу сурсан бэ? Мэдгүй. Автобусанд бөөлжиж болохгүй сурсан байж магадгүй. Гэтэ юу ч сураагүй шүү дээ. Тийм. Наадах чинь миний яриад байгаа юм баггүй юу? Би бол гүйлжсэн. Гэтэ миний хоол угаасаа би өөрөө болдгойсэн хөхтөхгүй. Тий. Би угаасаа өөрөө далжгансан бүхтэй байсан гэж. Би бүр үнэхээр нөө. Ангаас би хулгай хийжсэн бүр. iPhone 4 миний нүдэнд гоё харагдаад исэн. Тэгвэл гүйлэн шүү дээ. Гүйлэн тэгээд уцаа хулгайснаа гэртээ амир утас олж ирлээ гэж ингээд. Яана. Оллоо гэд хэлсэн чинь тэгээд ингээд баригдсан шүү дээ үг. Тэгэл алуулж байгаа юм чаа. Би бүр нөө физикийнхаа багш руу салаавч гаргаад фактаанд гаргажсан байхгүй юу? Тийм амар хүмүүжлэх хөөхтэйсэн байхгүй юу? Англид бол наадах чи бүр хамгийн хэвийн үзэгдэл. Тийм үү. Багш нь яач чадахгүй. Энэ хүүхдийг яах вэ гэж нөгөөтгөр маагшаа гэл ингээд сууж. Тэгээд багштайгаа хэрүүлээгээд нэг архиудаг бана физикийн багш байдаг. 7 дугаар анги хүүхдтэй. Тэгээд би 4 дугаар ангид лалар гэж одоо бараг хэлдэг. А 1-р ангида писта гэж хэлдэг заяо. Тэгэхээр чин гүйлэн штэ. Тэгээ гэртээ орсон юм ярьж хагаад самсргүй писта гэлчдэг байхгүй яаж үзсэн юу хүнэ гэхээр ястаа нэрэ гэсэн юм уу? Тэг гүйлсэн. Тэгтээ гүйлэг. Манай ээж юу нэг намайг ингээд хүмүүс ээжүүд ингээд чимхэд идэгсэн. Тэгдэж нэ. Тоо. Ингээд хөл ингээд амар шуусл. Би нэг Mongolia Next Top модель гардаг жил 16 он байсан. Тэрнээс ол задуулчихсан шүү дээ. Яагаад? Битгүй би гэртээ нөгөө нэг Mongolia Next Top модель болж яана гэж угаацны төмпөмпөмпөнтэй зураг авалт гэж төгөлжсэн байхгүй юу? Тэрч мэвэрч зогсчихсэн ээж ирсэн шууд татчихсан шүү дээ. Тэрнээс юу сурсан бэ? Угаацны төмпөмпөнтэй зураг авалт гэж байхгүй гэхгүй юу? Юмны учрыг ойлгох ухаан байгаа гэж аав ээж нь итгэх ёстой шүү дээ. Тэгээд тэрийг ингээд цаг гаргаж тайлбарлаад эн чинь үнэхээр serious болохгүй гэд ойлгуулад тайлбарлаад тих ёстой гэж би боддог байхгүй. Тэгэхгүй зүгээр учир зүгөө очоо гөвөөд ихлээр нөгөөдхнөөс гөвөлтөөсөө сурсан юм байхгүй болохоор тэр гөвөлт ямар хэрэгтэй юм болчих жоох байхгүй. Тийм. Яг ямар нэг утга учиртай задуулах хэрэгтэй тий. Тэгээд тэр магадгүй нэг удаа гөвөөд ахиж гөвөхгүй тэр өмнөх гөвөлтөөрөө айлгадаг тактик бас байж магадгүй болох байх. Баян гөвөөд ах юм бол нөгөө гөвөлт нь үнцнийг алдчих байхгүй гол. Тийм шүү дээ. Тэгээд ер нь аюултай хүүхдийг зодоо тэгэл өөрөө хүн зоддог болчих юм билүү. Тэр хүнээс гол нь цаашаа нөгөө aggressive violence одоо нөгөө нэг нь хүнийг хүчирхийлэг юм зааж өгöd байгаа байхгүй. Хүчирхийллээс л гардаг байхгүй. Тий. Гэтэ тэгэж амар зодохгүй шүү дээ тий. Тийм. Гайгүй. Манай ээж бол бөөгнөрүүлж байгаа нэг хусна гэдэг л үрэтээсэн. Амар олон юм бөөгнөрүүлж байгаа нэг хусна. Би ч одоо зам гарч байгаа баригдаж байгаа. Өөр юу нийлүүлж байгаа нэг амар гусуулж чижүүлээ. Бүр ихчэд матж байгаа гусуулсан за. Ээж өөрөө зодоогүй. Бүр амар байсан. Тэр бүр хүний гараар моогоо барина. Тэр үнэхээр амар байсан. Дээлэж чигээд. Тэгэл өдөр нь нэг ингээд зодуулж ирсэн. Оройн бүр ингээд наач нь бүр ингээд машин дарилж байгаа юм шиг зам гарч ирсэн. За гэл тэг байхгүй. Юу? Манай эмээ бас Нэрнгүй хөө. Гэтэ эмээ нэрийг уурлахаар амар шít. Манай эмээ нэг л удаа надад зодчихсан гэж. Манай эмээ бол ганжин барьдаг байсан. Тийм ганжингаар нөө. Тийм ганжин бол тэгэл. Сайхан штэ бас алганы амд үзэгч бас сайхан шүү гэж үгээд наад. Ууралдгүй хүн гинт уурлах амар эвгүй байдаг. Манай өвөө. Тийм ер нь огт уурлдгүй. Надад бол гар хүрж байгаагүй. Гэтэ би бол өвөө уурлахаар бүр хөтлөө хийдэг байсан шүү дээ. Тэр гөвдгүүдээс нь илүү тэр уурлдгүй хүнээс нь айж байгаа шүү дээ. Тийм тэгэхээр миний энэ тактик байхгүй гэж. Гэтэ эмэгтэй нөгөө гормоныхаа асуудлаас болоод ингээд хүүхд рүү гэж юм уу дүүргөө ууралж гад бэдий угаасаа яг ингээд чаахан нэг намайг хэлээд яа тэр аав нь ингээд нэг л удаа хэлэхэр хүүхэд болдог ээж нь 20 удаа хэлээд хүүхэд болдгоо байхгүй би яг одоо өөр хүүхэд төр ингээд би бүр байн хувцас ингээд хэлэхэд ойлгохгүй аав нь хувцас өмс гэлхий шууд өмсдөг байхгүй ампелэргүй ялгаж харцаад тэнгуут ингээд би бүр дэлбэрэх гээд байгаа байхгүй яа ч юм миний үгийг намайг өөр сонсохгүй байна. Гэтэ нөгөө нэг юм
төрсний дараа сэтгэл готрол болдог гэсэн үнэн үг Үнэн шүү дээ. Би ч одоо сэтгэл готролтой юм шүү дээ гэж. нөө нэг баг 2 жил баг явдаг жил амар хэцүү сонсогдоод байсан. Тэгтээ нэг судалгаагаар бүр мэрэгжлийн югаар бол 7-14 хоног төрсний дараа угаасаа яг амиа орлох бодол орж ирдэг. Тэгээ би нөгөө сувлал төвчээ сэтгэл зүйчтэй ажиллаж болдог гэж хэлжсэн байхгүй. Тэгээд үнэхээр тэгдэм билээ. Яагаад ч юм нөгөө амьдрал юм дууссан юм шиг санагдал. Тэг яг ингээл одоо шоронд орох гэж байгаа юм шиг. Хамаг нөгөө нэг хэрэгтэй гормонууд чинь шавхагдсан байгаа байхгүй. Тий. Тэгэл яг ингээл өхмөр санагдал. Яг тэр цонх хараалал ингээл шууд үсэрчмээр санагдал. Тэг би энэ хүүхдээ ээж юм биш мэж. Бараг энэ даанаас хүн авчираад надаа өгчөө гэж бодох ч юм уу тий. Тэгэл оройн ойргоо гоо ч уус тийш тий. Тэгэл 3 хоног хүлээд ирэхээр зүгээр л үхээд үедээ бараг хинч наваад таахгүй юм байна гэл. Тин юм бодвол. Тэгэхээр ер нь хөөхөд төсөх бас ер нь хамааргүй бах. Миний хувьд хамгийн хэцүү ажил энэ дэлхий дээрх бараг хамгийн процесстэй компани группийн хэмжээний том ажил гэж. Одоо би ингээд одоо ээж шивээс илүүснэ хэлээгүй л явж байгаа. Яа. Анзаарсан энийг тэгээд хар балаар зурч юм арилгааш наатгал хийсэн. Одоо тэгээд яана гэхгүй. Яа, би өнөөдөр яг тийм юм яриадсэн шүү дээ. Манай хүүхд шивээс хэлхий гэж асуувал би үгүй гэж хэлнэ гэж. Мэдхгүй тэгээд одоо бүр ингээд piercing дүн чихний нүхмөх томруулдаг юу гэдэм шүү дээ. Тэрэн дээр бол би үнэхээр ингээд no thank you гэх байх. Гэтэ тэгээд заа. Шивээс яг насны юм байдаг юм аа. Би бас яг тийм. Чи одоо хэдтэй л яг 21 хүрэн шүү дээ. Би яг 21-тэй шивээс хэлж ирсэн яа. Тэгээ энэ муур шивүүлсэн болохоор гайгүй бах. Муур хас мас нэг сонь нэг хөдөө шивээс байд шүү дээ. Cat чи муурны хүн нүү нохооны хүн муурны хүн юм шүү дээ. Муур ер нь дагуу. Гэтэ манай эмээ муур үздэггүй. Би баг байхдаа зөндөө нохоо юу яаж ийсэн. Эрхлэнгүүд нөгөө дагаас алдуу. Тэгээ хашааны завсар орох гэдэг чи амар хэцүү. Тэнгүүд эмээ энэ нэг гөлис өөр дандаа гөлийг дагуулж ирнэ гэсэн чи эмээ бүр амар нэг гөлийг ороод ирсэн. Тэгсэн тэрийг ингээд өөр айлын хашааны гадаа шидсэн гэж байгаа байхгүй юу? Шидсэн. Юу ингээд давуулсан юм шиг үлээ. Амар. Тэгсэн чинь гашааныга нэг хөө согтуу хүн байсан. Химпи песта. Нөө нохоогоо юу? Юугээ муураа юу? Давалт импект гэсэн. Алах чинь чамаас болж байгаа юм. Тэгээд нэг хаалх нүдэ нөө согтуу. Тэгсэн ч илүү худлаа хуцчих чинь. Амар худлаа хуцчих чинь. Тэгээд ямар тааж юу лээ писташ хашаараа хог давуулаа шийдчихлээ гэсэн гэлөө нэг тэгсэн гэсэн. Тэгээд бол амтан тижиг амар сонирхолтой байсан гэсэн. Тэгээд гэрийнхэн зөвшөөрдөг шүү. Муурыг бүр ингээд үхэлтэй агуулдаг гэдэг тэгдэг. Эмээ маань одоо тэр нэг өөрийн залууд нэг муур тийшээдэг айл эмгүү хоёр байсан. Муурын тоон дээрээс нь харж мяалсаар байгаа таваа явцсан гэх тэрэнд итгэдэг заа. Амар би нэр дээрээ биш худлаа. Тэгээд худлаа. би нэг хулгаагаар яст мэлхий тижээх гэж үзсэн юм. Нэг найзаасаа авах гэсэн үхсэн яст мэлхийгээ над руу өгөхгүй гэсэн. Бүр ингээд үхсэн ингээд байруулсан. Наач унтаж байгаа. Хүй. Scam artist. Scam. Бүр үнэхээр scam. Тэгээд одоо ингээд сэтгэлийн мухард ингээд нөгөө хамстер тижээх бодол байна. Би 2 3-4 настай байхдаа хамстертай байсан байлээ. Тэрийг Baxi гэж нэрлэдэг. Тэгсэн чинь нэг өдөр байхгүй болсон. Тэгээ нөгөө нэг юм наран цэцгийн өрний юм шоколадаар бүрдсэн нэг юм юу гэдэг шүү дээ. Тэрийг би Baxi-ны бас гэж нэрлэдэг ус. Яг адилхан баадаг. Тэгээд тэгсэн чинь тэрэндээ амар хайртай байсан чинь нэг өдөр алга болцсон. Тэгсэн чинь манай аавч лөө танаа тэр ихч чинь цонхоо шидсэн гэд. Тэгсэн чинь хөрштөө зарцсан л байсан юм байлээ л дээ. Тэгээ би бүр амар тэрнээс болж ихчтэй дургу мургу болжсэн. Оргил чинь нохоо cat person dog person аль нь? За би муур тижэж үзсэн нохоо тижэж үзээгүй. Тэгтээ худлаа ярьж байна. Аль нь баг байсан шүү. Тэгтээ аль нь илүү дуртай юм бэ л гэж. Амрын бод бол муурын дуртай. Тэгтээ намайг important юм шиг мэдрүүлж чаддгаараа нохоо нь бас гоё. Арчилгаа өндөрлөлтөө тааж. Гурал шил өөр юм байна. Би чинь dog person л та. Тийм муур гэдэг амар их зантай аим шиг үлээ гэлөө. Гэтэ хөөхөө. Нэг юм анис нүттэй хараад дургу өргөмөр санагдаад идэх. Тэгэхээр би тойроос харан чиний хайрын хэл юу вэ гэж ихлэ асууя гэж бодож байна. Би зүгээр бэлэг өгөх дуртай. Бэлэг бас авах дуртай. Авах нэг дуртай биш ээ. Зүгээр өхөр гоё идэг. Мэдхгүй нөө өхөн ярээр авдаг гэдэгт итэг гэж нэг хүн хэлсэн гэтээ тэр үнэн байсан гэлөө. Ягаад ч юм би зүгээр нэг хүнд юм өгчөнгөө дараа нь тэгээ тэр нь ингээ амар их болж орж ирдэг болохоор тэрэнд амар итгэх дуртай. Тийм болохоор яг зүгээр нэг бэлэг өгч юм эсвэл бас хитэн ялан байж магадгүй. Наа чи бүр хорвоогийн хууль чи бүр үнэхээр хорвоогийн хамгийн гоё хуулийг олоод мэдтсэн байна. Өхөн ярээр авдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тий. Орилих love language. За.
Мэдээж нөгөө хүн миний love language-тай ч юм уу зөрчих юм бол асуудалтай шүү дээ. Одоо жишээ нь за манай нэг гэр бүлийн нэг юм байдаг. Би нэгээ доромжлох нь love language. Вау. Яагаад тэгэхээр ингээ би бүр ингээ гайхаад бодож байгаа болсон юм. Дотн учраас доромжилж байгаа. Өөр гадны үнийг хийж тэгж доромжилт тийм бүдүүлэг байдаггүй гэдэг ч юм уу те. Би нэг болохоор ингээд яжилж доромжилдаг тийм. Тэр нь ингээд love language одоо чинь ингээд байдаг. Тэрнтэй би ингээд өөрөө тэмцэлтэж байгаад ер нь ойлгох тэрнийг ингээд болиулж исэн ингээ өөрөөсөө. Одоо бол жоохон үлдчих гэдэг ч гисэн ер нь 90% та ангижруулсан гэсэн. Тэгэнгუთ би ингээ юу анзаарсан бэ гэхээр тэрийг минь ойлгохгүй бол би чамайг доромжлоод байвал чи ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр надад гомдсон шүү дээ оронд нь. Тэгэхээр харин би тухайн хүнд тааруулж тэр хүнд юу хэрэгтэй байгаа тэрнийг нь өгөхийг хичээдэг гэсэн үг. Тэгэхээр тэр хүнд магтаал хэрэгтэй юу, тэр хүнд бэлэг хэрэгтэй юу, тэр хүнд өөрөлдөө юу хэрэгтэй, зүгээр сонсох нь зөв юм уу гэдэг ч юм уу тий цаг гаргах нь гэдэг юм уу. Тийм би бас хүн доромжилдэн ш нэрээ сая саналаа. Нэг найз байдیں۔ Бүр 10 жилээс найз за охин хүүхэд яана би бүр янхан махан гэж дууддаг. Тэгээд юм ботгооч байсан бүр. Флештэй лалраа ямар янхнаа гингүүтэй инээлдэл бич. Тийм жоохон амар сонсогж байгаа ч гэсэн сүулт бас жоохон гомдцсон бэлээ би арай хийц юм аа гэж. Тэгээд ер нь тийм шүү. Яг тийм баг. Яг relationship тал дээр би үнэхээр яг туршлага байхгүй болохоор хүнтэй үерхүүл бас яаж миний тийм юм илэрхийг бол мэдэхгүй байна. Гэтэ ээжүүд хоёр л гэртээ тийм ингээл бичдэг шээ. Амар ялуу. Тийм би ч мама бой. Манай ээж одоо хүртэл намайг нэг жоохон том болсон хүлийн зөвшөөрч чаддгүй. Ээжтэйгээ заавал гадуур гарна шүү миний хөөч гэдэг юм уу. Тийм юм байдаг. Тэгээд орой тэгэл хоцорч байгаа. Тэг хаана явна. Тэгтээ яг ээж хоёр намайг ингэн гээл. Бөөгнүүлж байгаа гэж. Бөөгнөрүүлж байгаа. Одоо харин ингэхгүй зүгээр гусан шүү л гэдэг. Тэр нь гэдэг амар хөрхөө гэхгүй юу. Тийм ээ, тэр дурлж ирсэн үү? Мэдхгүй. Би үнэхээр тийм тагаа уучраагүй явж гинөө. Би одоо asexual юм биш үстэй. Мэдхгүй магадгүй би үнэхээр ингээд сексуал юмд оролцох амар сайн санагдаад идэв шүү дээ. Тэгээд би одоо зүгээр амар юм сонин өссөн ч их хаашийн зүгээр ямар ч relationship энэ байхгүй мэдхгүй би яг харахгүй гэр сургууль байсан гавлын зөвшөөрсөн. Яг 9 дугаар анги мангаас нэг team relationship эхэлж болох байтал би чинь 9-өөс 11 хүртэл карантинлэгдээд. Тэгээ шувтан гэртээ би юу хийх юм гэлээ. Тэгээд нэг жил 12 дугаар ангид явж байгаа шууд Япон явцсан. Би Японд тентиг унтаж хөвдөг юм би. Замбалтгын. Тэгээд Монголд ирээд бас тийм. Хаяа замбалтмаар санагдтiin. Тэгвэл asexual биш л юм байна гэж. Мэдхгүй. Одоогондоо яг сэтгэлээсэнд булаасан хүн бол байхгүй байгаа юм. Байхгүй. Мэдхгүй. Намайг хүн таахгүй юм шиг санагдаад. За тэгвэл манайхаа Мэндехүү олж булаагаарай гэж. Амир. Мэдхгүй ингээд нүцгэн байна гингүүт ямар юугүй мэдхгүй. Амир юугүй санагдав. Би яг тим юмар яриаггүй. Ерөн зүгээр дурлал нэг тим жоохон хүүхдийн дурлал хөөрхөн харагдах ч юм уу те. Би тэгэж ярих юм бол тийм замбалдах юм яриаггүй шүү. Би бүр 5 дугаар ангидаа хүнтэй үргэжсэн. За. Хоёр ихэр ахаа. Тэгээд нэгэнтэй. Яа. Хоёулантай гэж бодсон шүү дээ. Бүр амир солиотой за. Би бүр хичээлээс нь таслуулж исэн. Тэгээд хичээлээс тасласнаа тоглоомын хэлбэр дээр тоглож исэн бас юм сексуал юм ярьж исэн за. Тэгэд ингээд мэдхгүй тухайн үед бол үгийн ингээд мэдлэг хүмүүс байгаа болохоор амар сонирхолтой байгаа шүү дээ. Гэтэ би бол бас тухайн үед мэдлэг илүү исэн юм шиг үлээ. Би бас зааж өгч явдлаа. Хайрахгүй юу. Тэгээд тэр охинтойгоо нэг охин хүүхдтэй анх сексуал юм ярьжсэн тэр байсан баха. Нэг карталаараа. Тэгснээ хоёулаа хүүхэд хийж тоглоом моглоо гэснээ. Гулсуур дээр гарснаа цуг давхралтаж гулсмусаа тийм юм болж исэн. Гэтэ хүүхэд хийгээгүй. Хөөрхөн innocent хөөрхөн биш. Жохон хүүхдүүдийг нөгөө нэг юм ТV мэдгүй гэж бодож штэ жаав. Гэтэ айл хэдийн хүүхдүүд нь бүр цэцэрлэгээсээ мэдсэн явж байдаг гэхгүй юу. Цэцэрлэг байтугай намайг бүр 4 настай байхад гашааны хөршийн хоёр ах маань ингээд баваа саах гэдэг юм ах надад танилцуулж өгч илээ. Амар мэт юм. Амар. Тийм. Тэгээ би цэцэрлэг зааж өгөө явсан шүү дээ хүүхдүүдэд. Мэдлэг түгээсэн шүү дээ. Тэгээ мэдлэг түгээсэн. Тэгээ тэр хоёр ахта баярлж явдیں۔ Шүү. Баярлаа гэхгүй юу. Одоо сүүлд гоё юм олж нээсэн. Тийм. Тийм. Би ер нь амар эрт ингээд сексуал юмнуудын талаар мэдэж эхэлсэн. За би юу штэ нэг юм ам нэвэл уушиг нэг юм дээр нэг юм олон жил яри гэж бодож явж олон нийтэд яри гэж бодож явж исэн юм аа энэ нэг мөсөн ийм амар чөлөөтэй ярьж байгааг ярмаар санагдлаа. За. За тэгээд энийг асуултаар яри гэж бодлоо. За.
Та хоёр гар хангалагыг яг юу гэж боддог вэ? Зөв үү, буруу юу? Зөв үү, буруу юу? Хэрэгтэй юу, хэрэггүй юу, дэмий юу? Сайн уу, муу юу? Тэгээ эрэгтэй эмэгтэй гар хангалах чи өөр илгүүрээ. Гэхдээ одоо тэгээд өсвөр наснаас одоо тэгээд тийм хийгээг хүн байхгүй. Нормал байхдаа хэтгэлвэл тэр чинь тэгээд нөгөө нэг ингэж нөлөөлдөг л ингэ л шүү. Тим юм яриад байгаа байхгүй хүмүүс. Тэр өнөө юу мэдэхгүй. Би бол итгэдэггүй. Тийм үү. Нэг гар хангалаа бол эмэгтэйнүүд өөр хаа. Яагаад би энийг гаргаж ирж байгаа нэхлээр хүмүүс сүүлийн үед no fap гэж юм яваад байгаа шүү дээ. Гар хангалагыг ингэж нөгөө demonize хийх гэх юм одоо ингээд буруу шаах. Тэгээд ингэж бол гэж тиймэрхүү юм их явж байгаа шүү дээ. Сүүлийн хэдэн жилүүдэд. Энэ талаар би асуугаад байгаа байхгүй. Тэр надад нэг хэлэх юм байгаа энэ тал дээр. Зөв. Одоо тэгээ гаргах ёстой юмыг гаргах л ёстой байлгүй дээ. Угаасаа тэр чин visual тархин дотор ингээд хүн бодож хийдэг. Одоо хүнтэй унсан ч хүн бодож л тэрийг ингэж үлдчихэж байгаа шүү дээ. Тэрнээс яг орж гарч байгаа нэг чухал биш. Зүгээр тархиараа хүн угаасаа тэр нэг юмд орох ч юм уу, тэр нэг дүрд орох ч юм эсвэл яг тэр нэг юм өөр ертөнц рүү ч юм орж байгаа шүү дээ. Тэнгууд зүгээр гар хангалах ч юм бол хүн байхгүй гэхдээ тэгж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ ч угаасаа л өсвөр наснд ялангуяа нөгөө нэг юм өндөр байх үед угаасаа л хүн хинтэйгээд ихэвдээ одоо жоох хөөхөд тэмцтэй. Өөрөөрөө хангаж байгаа чинь төв шүү дээ. Би багтаа ингээд бас төсөөлдөг байсан юм байна. Манайд нэг монгол хэлний амар хөөрхөн багш байдаг гэсэн шүү дээ. Тийм ер нь төсөөллөөрөө л хүн ингэж явдаг байхгүй юу? Тийм. Ер нь үнэ шүү дээ. За одоо би өөрийнхөө хэсгийг ярих уу шүү. Би арай энийг яагаад ярмаар байгаа гэхээр би нөгөө хүнд хэрэгтэй гэж бодоод би энийг гаргаж ирж байгаа. Яагаад тэгэхээр no fap гэдэг нөгөө нэг гар хангалагыг эсэргүүцээд байгаа хүмүүсийг би эсэргүүцмээр байгаа. Яагаад тэгэхээр за би бол ер нь багасаа эхэлсэн. Тэгээд одоо ч ирчимтэй явж байгаа. Одоо ч ирчимтэй явж байгаа зогсоогүй гэж. За тэгээд байна штэ. Энийг би яагаад ингэж дэлгэж тавьмаар байна гэхээр ийм байгаа. Надад нэг 2 хүн энэ тал дээр айгу эмзэглэж гээдсэн баггүй би. Тэр намайг 20 дэх байхад л ер нь энэ no fap гэдэг юм чи ингээл яваал ингээл чи их ясгүй гэл. Тэгэл би нөгөөтгөндөө гимшиж гээл ч юм уу те. Тэгжсэн чинь надад 2 хүн нэмэр болсон юм. Нэг нь Wolf of Wall Street кинон дээр гардаг. Matthew McConaughey нөгөө хинт Leonardo DiCaprio-д зөвлөж байгаа байхгүй юу? Яг Wall Street-ийн тэр юу амьдралын зөвлөгөө гэж байгаа. Чи өдөрт хэд гар хангалах хийж байна гэдгсэн чинь нөгөөх нь нэг цөөхөн тойлсон юм аа. Тэгсэн чинь үгүй наа чи хангалтгүй. Чи наатаха юу хүссэн болохоор биш шаардлагатай болохоор хийх ёстой гэд тэгжсэн тэр кинон дэр. Дараа нь би бас Joe Rogan гэдэг одоо дэлхийн номер 1 подкаст чинь гэж хэлж болно. Миний одоо би баг 1000 цаг подкастыг сонссон баг. Тэр хүн бас тэгж байгаа байхгүй юу? Демоноо гаргана гэж ярьдаг. Гар хангалагыг. Дотоод житгэрөө гаргачихж байгаа. Одоо жишээ нь тэр гар хангалагыг хийхгүй бол юмаа гадагшлуулахгүй бол тэр дотоод житгэрчин шийдвэрийг чинь гаргах гэж гадаг ч үт юм уу те. Нэг тэр энэ үгээрээ биш доотгороо сэтгэх гээд байдаг ч үт юм. Тийм учраас миний хувьд гадагшлуулж яах нь зөв гэж үзэж байгаа. Тийм учраас өөрийгөө ариун байлгахын тулд байн гадагшлуулах ёстой гэж үздэг гэх юм эрэгтэй хүний хувьд. Эмэгтэй хүний хувьд бас би яагаад зөв гэж бодож байгаа гэхээр эмэгтэй хүн өөрийгөө explore хийгээг бол одоо өөрийгөө ингэж судалж мэдж таниагүй бол тавьж чаддгүй юм шиг гэж би бодож байгаа. Айгүй олон эмэгтэйчүүд тавьж чаддаггүй, дуран чаддаггүй. Тэрнэр нь өөрсдийгөө эртхэн өсвөр насндаа ч юм уу explore хийгээд за одоо өсвөр нас оройтсан бол одоо ч гэсэн explore хийгээд туршиж үзээд өөрийгөө мэдрээд тэр блокуудаа арилгаж иж тэр тавьж сурна гэсэн үг. Тэгэхээр тавих гэдэг бол гормоны хувьд окситоцин, серотонин гэл зөндөө олон юм тайвшруулдаг, аз жаргалтай болгодог гормонууд чи ялгаруулна. Тэр гормоны хэлбэлцлүүдийг чинь гоё болгоно. Тийм учраас би нэг дэмжиж байгаа. Тэгээд залуучуудаа сайн гар хангалах хийцгээгээрээ. Харин нөгөө талаасаа магадгүй нөгөө нэг порн баг үзгээд байдаг дээр бол ингэж бодож байгаа. Яагаад тэрийг буруу шаагаад идэм бол гэж бодсон чинь одоо ихнэргүй залууч юм уу те? Бүх хэрэгцээгээ зөвхөн тэргээр хангаад тэгээд амьдрал дээр эмэгтэй хүнтэй ярьдаггүй ч юм уу те? Тэгээд бүх нөгөө нэг хүлээлтээ тэрэн дээр тулгуурлцдаг ч юм уу. Тэгхийн бол бас асуудалтай байж магадгүй. Тэгээд донтоод те? Тэрэнгүүгээр байж чадахгүй ч юм.
Тэгэх юм бол асуудал ээж магадгүй. Тэрнээс биш. Тэр талын асуудал байхгүй бол сайхан гадагшуулж явах хэрэгтэй. Дэмжиж байна гэлөө. Йоо яана юунд ороод байна. Үүе энэ манай гэрийн хунц шүү. Гарангалгаа бол. Манай гэрийнхэн ч үзэж байгаа. Сайн байна уу? Би ч гэсэн энэ сая ингээд хоолоо зангираад жоохон айцтай л явлаа. Гэхдээ манай компани 3 дугаар зарчим зөрөгтэй байх. Тэгээд би энийг ч гэсэн боловсролын нэг хэсэг гэж үзэж байгаа. Яагаад гэвэл намайг Англид байхад 9 дугаар ангид байхад. Тэгэхээр Английн 9 дугаар ангид бол Монголын баг 7 8 дугаар ангидтай тэнцэн. 13 настай байсан гэсэн үг. Sex education гэж орж ирээд бидний өмнө одоо 13 настай хүүхдүүдийн өмнө дилдонууд авчирч боо тавиад бид нарт бэлгэвч яаж углахыг хүртэл зааж өгдөг гэсэн үг. Энэ бол боловсралтай хамгийн чухал боловсролуудын нэг. Учираас энийг би бас ингээд боловсрол түгээх хүсэлтэй хүний үднээс бас чөлөөтэй ярмаар санагдсан юм аа гэсэн үг. Би өстө ярьдаг юм. Би нөө зэвэн ярианд орж авах надаас юм асуулт суугаа заяа. Болдгоо тэгээ би бүр ингээ хариулахгүй гэдээ ах чинь ингээд асуугаад тэг ер нь би нэг юм ярьдгүү. Би дахиад хэлчихээ би ерөөсөө юм ярьдгүү. Уус амар штэ. Тэгээ sex max ярьдгүү надад зогтдгүй ингэ. Гоё олон нийтийн өмнө ярих чинь би ч гэсэн одоо айж байна. Тэгтээ энэ би яг яагаад хэлээд байгаа гэхээр надад шаардлагагүй штэ юм ярих. Тэгтээ би ингээ цаана бодож байгаа хгүй. Цаана хичнээн өсвөр насны хүүхэд ч байд юм уу? Энэ мэдээллийг сонсох хэрэгтэй болоо. Бас тийм бас өөрийгөө олж мэдэх шаардлагатай болоо гэдэг ч юм уу тий. Гэтэ нөгөө нэг эрүүл мэндийн хичээлийг бие тамирын багш нар орох зөв үг шээ. Одоо ер нь байнга л ордог. Манай ангийн эрүүл мэндийн багш хууламжлалыг хэлүүлдэг байсан гэлээ. Гэтэ ямар ч бэлгэвч ашиглах талаар бол юм зааж өгч байгаа шүү дээ. Одоо хүртэл яг бие тамирын багш нар ордог юм билээ гайхалтай. Тэ нэг Монголд бол миний мэдхийн нэг юм диаграм зураг үзүүлээл энэ бол үтрэ гэдэг ч юм уу тэ тийм хичээл ордог гэсэн. Хоёрын л дээ. Манай ээж бол бүр надад 7 дугаар анги хатахад яг sex гэж юу гэдэг нэртэй ном авчирч өгөөд ийм байдаг ингэдэг гэ бүгдийг хэлээд өгсөн болохоор нэг амар тийм нэр асуудал гардаг болохоор бусад хүмүүст ямар асуудал байдгийг л өстө мэдэхгүй нэ. Харин тийм юм би бүр олон хүн мэднэ 30 гарцсан ч юм уу 25 6 таа ч юм уу зарим нь бүр 30 нэлээ гарцсан мөртлөө энэ төрлийн мэдлэг ерөөсөө огт байхгүй баг ингээд зүгээр ерөөсөө л орноо гарнаа тэгээ хөөхт хийнэ гэл тэрнээс цаашаа мэдлэггүй хүмүүс зөндөө байгаад байгаа байхгүй. Мэндээ ер нь монгол хэлээс өөр ямар хэл мэдхүү? Одоо япон хэлийг бол жоохон мэднэ үсттэй. Минасан коничива гэхгүй юу? Ер нь япон хэл марах уу? Одоо япон хэлгүй хүн тэгээ тэр оронд нь очино гэдэг бол тээл үгийн дээрлэх хүлнэ. Ойлгомжтой. Тэгэхээр эртхэн сурж иж очих хэрэгтэй бас. Тэ хэлээ сайн сур бүр мэдхгүй яг гадаад явж ивэл болоо гэсэн үнцгөр хандаж болохгүй юм шиг. Яг Монголд биш бол Солонгос чамаагүй явчих та гэдэг ч юм уу. Тийм юм байж болохгүй юм бэлээ. Тэгээд яг ер нь бол одоо хэлгүй бол хөлгүй гэж үнэ. Тийм учраас дипломноос илүү үнцэнтэй юм бол хэл болчиход байна л та. Гэж яг өөрөө бодож байна уу тийм. Диплом бол яах вэ? Хэл бол тэгээд үнэхээр чухал бүр яг за англи хэл үгийн батны байх хэрэгтэй. Одоо бас давхрыг хятад хэлтэй бол нэг төрүүлж халах нэг гэдэг шүү дээ. Тэр бол үнэн баг. Тэгээд манай Octolearn дээр энэ зунаас хятад хэл бас орж ирнэ. Тэгээд би хүмүүсийг бол оройтоогүй гэдэг дээр бас уриалах дуртай. Би өөрөө ер нь 20 хүртлээр зөвхөн англи монгол хэлтэй байсан. Тэгээд 20 наснасаа хойш олон хэл сурч эхэлсэн. Тийм болохоор хүмүүс оройтоогүй. Одоо мэндээхүү бол одоо жишээ нь магадгүй 30 хүрэхтэй 5 6 хэлтэй ч болох боломжтой гэж би бол харж байна. Шиши коничива. Би бол яг 20 хүртэл гадаад сураад 20-оос хойш гадаад сураагүй байхгүй юу? Угаасаа бүр ингээ багаасаа нүдүүлээд өссөн. Тэгээд казак болохоор монгол хэл сурах шаардлага гараад монгол хэл сураад явж байгаа казака мартаад тэгээд казак хэл бол өссөн сураагүй. Тэгээд явж байгаа турк сургуульд ороод турк хэл сураад орос сургуульд ороод нэг жоохон орос хэл жоохон сураад даан гараад хэл юм байд юм. Тэрний учрыг нэг олохгүй. Хятад хэлийг болохоор хятад очиж сурсан. Тий, хятад хэлийг болохоор хятадд очиж сураад. Тэгээд түрэг амьдралын шаардлагаар гэх юм уу да баг гэр бүлийн шаардлагаар сурсан. Гэхдээ би сүүл нэг яагаад хэл сурах шаардлагатай вэ гэдгийг амар гоё бодож авсан байхгүй юу. Одоо ингээд хүмүүсийн мөрөөдөл чинь за англи хэлтэй бол угаасаа суур гэж одоо явж байгаа шүү дээ. Тэгээд мэдээж англи хэлгүй бол ямар ч одоо өөр юм сурах боломжгүй хэрэв дэлхийд гараа гэж бодж байл. Тэгтээ хятад хэлийг гэж бодоод байдаг байхгүй юу? Хятадаар яриа сурчвал хятадаас юм оруулж ирнэ. Одоо хятад компаниудад ажиллана гэдэг ч юм те. Энэ бол зүгээр хамгийн ихний бодол. Миний мөрөөдөл болохоор би яг 1 тэрбум хүнтэй зах зээл рүү Монголынхаа ямар нэг юм гаргаж зарахын тулд би хятад хэлийг сурах шаардлагатай гэж бодох юм бол намаа нэг юм жоохон ингээд нэг юм сурах хүсэл эрмэлзлийн маань бүр төрүүлж чад мөнгөнийх нь хэмжээ нэмэгдэнэ л гэсэн үг.
3 сая хүн юм зарах уу 1 тэрбум хүн юм зарах уу? 1 тэрбум хүн гэдэгтэй тий. Тэгэж бодоод би ер нь бол яг хятад хэлийг бол өлөгшөөл илүү сурах хэрэгтэй мэн гэдэг өөртөө зорилго тавьсан байгаа. Англи хэл угаасаа нөгөө нэг тоол бүх юмны суур гэдэг шиг хэлний суур чи угаасаа англи хэл. Тийм болохоор бүр ямар ч хэл та сурах гэж бодож байгаа бол бүр заавалчгүй англи хэл та сурахгүй л угаасаа цаашаа явахгүй. Өнөг бол би бүр баян хэлдэг. Би болохоор англи хэлийг ялангуяа ингэж боддог. Одоо зүгээр энэ байшингаар үзэх юм бол ганцхан монгол хэлтэй хүн бол зөвхөн 0 дотор амьдарч байна гэсэн үг. Англи хэлтэй хүн бол илүү том газар нутгаар ингээд өөр зайгаар холих боломжтой гэсэн үг. Тэгэхээр та жуурлан дотор гацмаар байна уу? Нөөхлөө. Тэгээд бас нөгөө нэг манай одоо аппликейшн чинь гол зорилго нь одоо яг нэг тийм хичээллэр биш те ингээл нүүдсэн нэг юм байдгал системээр биш юм шиг надад санагцахгүй ингээд сонирхолтой аргаар сурах арга барил нь гол нь зөв байх юм бол урт хугацаанд чинь англи хэлийг сурах боломжтой. Яагаад би 16 жил англи хэл сурсан мөртлөө англиар ярьж чадахгүй 1 сарын дотор хятад хэл сурчаа ярьж чадсан бэ гэдгийг би одоо энэ тайлбарлаж байгаа шүү. Дээр намаа 1 сарын дотор хятадаар ярьж сурсан гэж солиорсон байлээ. Тим юм байхгүй шүү. Би зүгээр яг энэ хоёрын ялгааг нь хэлэх гэж тэгж хэлсэн байлээ. Тэгэхээр одоо энийг би залруулаа хэлчихээ бас солиороо тундаг гүлгнүүд байна ч гэх шиг. Тийм тэгэхээр би хэлээд байгаа зөв системтэйгээр зөв арга барилаар сурах юм бол ямар ч хэлийг хурдан хугацаанд сурах боломжтой. Өөрийнхөө арга барилыг олох хэрэгтэй байхгүй юу? Чи яг кино үзэж сурах дуртай юм уу те? Ном унших юм уу? Гэтэ заавалчгүй тэр үгийг өөрийн болгож эзэмшүүлж ич л мэдээж хэрэг хооронд нь өгүүлбэр болгож ярина зү. Тэгээ энэ дээр би бас нэг юм хэлье. Би бас нэг өмнө 2 сарын дотор 3 сарын дотор хэл сурах одоо видео хийдэг ч юм уу те. Тэрэн дээр бас тим юм байдгүй ингээл бас бахан комент авч ирсэн үний хувьд ийм байгаа. Зарим нэг хэлүүдийг би олон жил сурсан мөртлөө ярих зориг байхгүй. Зарим нэг хэлүүдийг би ганц 2 сарын дотор хангалттай ярих зоригтой хүмүүстэй очиод ингээд ойлголцох зоригтой хэмжээнд сурч чадсан. Тэгэхээр энэ аргачлал нь бас өөр байгаа юм. Тэгээ тэр аргуудыг үзмээр байвал миний битүү подкастууд контентууд байгаа л даа угаасаа. Тэгээд Octolearn application дээр ер нь байгаа. За ингэ жоохон спонсор хэсэг явуулчлаа. Үгийн. Энэ бол амьдралаа. Одоо ойрд ер нь ингээд залуучуудаа юу гэж хэлмээр байна. Чи нөгөө сүүлд нэг Шангрилагийн зодооны юм яриад бөө юм болоо шүглүүлдэг хэлсэн шүү дээ. Тэр надад тэ аягүй таалагдсан. Мэдхгүй би сүүлд бас ингээ ойлгосон. Ер нь яг хүүхдэд нэг буруу байхгүй юм шиг санагцаа. Одоо педофил хүмүүс амар их шүү дээ. Тэгэнгүүт одоо нэг 25 та хүүхдтэй иргсэн нэг 14-тэй охин байлаа гингүүд ягаад 14-тэй охиныг буруутгах хэвтэй энэ тэр чи хүүхэд гэж бодонгууд юм шийдэж чадахгүй гэсэн үг шүү дээ. Тэр хүүхдийг ингээд буруутгаж болохгүйтэй адилхан яг тэр хүүхдүүдийг бас нэг бодлын буруутгаж болохгүй зүгээр. Юу болсон юм? Нөө Шангрилагийн зодон байл. Тэгээд сая бас нэг би нэг юм амар ойлгосон зүгээр. Тэр хүүхдийг надад үзээд байсан байхгүй би. Ямар амар нөгөө нэг том хүнтэй явуулдаж мавуулдаа. Тэр хүүхд чинь хүүхд шүү дээ. Тийм болохоор яг тэр шиг эцэг эхчүүд гэр бүлийн хүмүүжил бол амар нэгт болохоор тийм хүүхдүүдийн хин тийм болгож байна гэдэг яг нөгөө хүчирхийлэгч ер нь тэгж л бодож байна даа. Тэгээд өөр хэлмээр байгаа. Ямар зодон болсон? Та сонсоогүй юм уу? Яагаад те нэг тэгэл би нэгэ зодоолтой тийм болоод одоо тийм даарк бас оруулаа. Хизээ. Сар 2 сарын өмнө бүр ингээ персингийн сухтаад. Өсвөр насны хүүхдүүд би нэгэ амар бүр тийм тэгээд одоо ингээд амар гоё сул ингээ явж илээ. Гэхдээ энэ бас сүүлийн үед иймэрхүү амар сенсац болдог болчих штеп. Намайг жоох айгу нормал байсан гэж. Гөө тэр тэгтээ тийм манаа жоохон байх үеих биш. Тэр бүр actually яргалал. Бүрөө. Ингээ бахаар ингээд гуйн чимхэх. Гэснээр бөөндөө нийлж байгаа нэг хүүхдийг ингээд үсээрээ ингээд ташуурдаж зодох. Манай үед л зүгээр зоддгүй байсан штеп гараараа. Тийм биш тийм садистик юм байхгүй жоохон. Тэгээд нэг хэрэг гарангууд л бөөнөр анх удаа ийм гарч байгаа юм шиг ажиллаад байсан таалагдаагүй. Тэгээд тэр хүчирхийллээр гарахад хүртэл наараа гişүний хулгааны хэрэг яригцаар л байсан шүү дээ. Яг юу гэсэн ч үгүй айлын асуудал яг ямар ч хамаатай юм. Манай монголчуудад нэг юм байна заяа. Энэ бол зүгээр миний бодлоор юм зүгээр системд оруулах гэж ядсан бидрийг зүгээр ингэ байлгаж байгаа. Гэтэ манай монголчууд хинцээ нэг өдөр тесрэн. Тэр өдөр зүгээр ингэжсэн хүмүүс болгоомжтой байгаараа гэдгийг би бол яг энэ подкастыг хэлмээр санагдлаа. Яа тэгэхээр бидрийг энэ байдал байлгаж байгаа энэ мэдээг ингэж хар мэдээ өдөр болго явуулж байгаа эн чинь зүгээр л нэг бас нэг юм тоглоом байхгүй юу? Тэгээ бидний ухамсар ингэж жоохон унтаа байгаа болохоос ш арай тэнэг ухамсаргүй бол болчоогүй байгаа. Юм угаасаа хүчирхийлэл байж болохгүй зүйл байхгүй юу? Байж болохгүй. Тэгтээ бид нар завгүй байгаа те тэрэнд анхаарал хандуулахгүй төгжрэлд яваад байна өөртөө гэр бүлийн нийгмийн асуудал эдийн засгийн асуудалд оролцолтоод байгаа болохоос биш.
бидний амьдралын хагас хэрэгцээнд хангагдаад эхлэх юм бол бидний нийгмийн дараа дараагийн асуудалд анхаарал хандуулдаг болох сайхан цаг ирэх байхаа. Тийм болохоор болгоомжтойгоор ийм мэдээ цэдээ тавьж байгаа хүмүүстэй бидрийг одоо тэнэг гэж бодож болохгүй шүү гэж би бол арт түмнийг бол өмөрч нэг үг хэлмээр санагдлаа. Тэгээд за ямар ч байсан подкастт ирж чөлөөтэй ярилцаж гоё нээлттэй байсан. Мэндийг хүдээ баярлалаа. Баярлалаа. Алга ташил да. За гэхдээ би дахиад ийм асуух дуусгах юм ба. Би мэндэгээс нөгөө нэг хэл сурах тухай л асуух гээд байгаа юм. За. Одоо ер нь чи яг шинээр нэмж хэл сурах сонирхолтой байгаа болвол ямар хэл сурах вэ гэж асуухгүй юу? Одоо би юу гэсэн англиар ядаж нэг гуцдаг болох хэрэгтэй байна. Хэрүүл хийдэг болох хэрэгтэй. Тийм. Үнэхээр ингээд за одоо Монголдо биш юм ахэд яаж дэлхийд гарыг гэвэл нэрэл англи хэл хэрэгтэй шүү дээ. Үннийг хэлэхэд зүгээр одуулыг гэвэл үнэхээр хаач ингээд болцоо нь шүү дээ. Зүгээр ингээд клипүүдийг тасч аваад TikTok дээр тавиуд тэгэл вайрал болно шүү дээ. Пүүсэй гэж хэлэхэд хүртэл одуулж болохоор болцсон байж. Мэдхгүй тэгээд ямар ч хоббигоороо мөнгө олж болохоор болцсон байгаа болохоор зүгээр яг дэлхийд гармаар байвал тэгэл хэл суралтаа. Чи одоо өөрийнхөө хийдэг контентыг англиар хийдэг бол чи одоо дэлхийн од болцсон байхгүй уул нь бол тийм үсттэй тийм би бүр юу Jennifer Lopez Spears Gen-Z Beyoncé болсон дээ. Met Gala дээр явж байгаа бас эсэргээрээ дэлхийд гармааргүйч байсан бай. Дэлхийг өөр дээрээ авчирмаар байвал хэл сурах хэрэгтэй. За тэгээ залуучуудтай хамгийн сүлд нь хандаж гоё хэллэх уриалга юу вэ? Өөрийнхөө эсвэл буруу ойлгогдсон юм уу хийж болно шүү. За одоо тэгээд ямар ч одоо тэгээд өөрийнхөө юу үссэн хийж амьдраарэ. Өхий хоёрыг авдаг гэдгийг ойлгоорой л да. За баяр. Юу авдаг? Өхий хоёрыг авдаг. Өгөхий хоёроор. За баярлаа. Манай подкаст ирж оролцсонд тэгээд бид нар одоо нөгөө гарын бэлэг өгөх байхгүй. Надад тэрийг аваад өгөөч төхөө. Бэлэг байт юм уу? Тий, би гарын бэлэг бэлдсэн юм аа гэж гэдэг. За энийг би яхаа харуулад яах юм бэ? Өөрөө харж байгаа чи тийм үү. Тий. Тэгээд нөгөө манай аппликейшны 1 жилийн англи хэл сурах бас ирэх бас бэлэглэж байгаа. Орой. Англи хэлээ сайн сураарай. Гоё. Чи англиар контент тэгээд дэлхийд гараарай. Тэг би бол үнэхээр үнэн фэн болоо дэмжин шүү гэж хэлнэ. Дэлхийн дива Монголд. Дэлхийн дива Монголд амьдарч байна. Нуугдсан дива. Орой тэгэх юм бол би энэ аппликейшнаа дэлхийд гаргана. Юудлаа. Би зүгээр тусална. Тий. За баярлаа. За баярлаа. Баяртай манайхан. Тэгээ дараагийн дугаараар уулзъя. Заавал subscribe бидрийг хийгээрэй. Үнэхээр гой яриануудыг ер нь оруулан та бүгдийн үздэг залхсан подкаст шиг явахгүй байх гэж бол миний биеинд бол өдөршөнгөө ажиллаж байна. Тэгээ бас оролцсон co-host та маш их баярлаа. Баярлалаа.